хүн хариуцлагаас аяадаг. Хүн хариуцж ажилладаг. Гэдэг чинь цаана нэг үр хариуцлага юм шиг гэсэн тийм. Тэрэн дээр бид одоо яаж ажиллах вэ гэдэг юм процесс явах таа. Тэгэхээр тэр чиглэл юм. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр эхлээд хэдүүлээ хичээлээ хаанаас эхлэх вэ гэхээр ер нь хаб гэж юу юм бэ? Ерөнхийдөө бүгдээрээ нэгдсэн нэг ойлголттой болчих гэж бодчих. Хоёрдугаарт нь хабтай холбоотой эргэцүү аргуудтай бид нар аль эргэцүү аргад нь холбоотой юм те. Бид нар яг яаж ажиллах вэ? Хууль биднээс юу шаардлагатай зүйлүүдийг авч үзэх хэрэгтэй. За гуравдугаарт нь эрсдлийн үнэлгээ. Эрсдлийг яаж үнэлдэг юм бэ? Эрсдлийн үнэлгээ хэрхэн хийдэг юм бэ гэдэг эрсдлийн үнэлгээ. За ингээд үргэлжлүүлээд маргаашаас ямар нэгэн үйлдвэрлэлийн бас хурц тохиолдсон үед тэрийг хэрхэн шийдвэрлэх юм бэ? Цаашлаа ослын акт тогтоох гэдэг чинь яг юм байна. Ослын актыг ер нь яаж дүгнж үздэг юм бэ? Буюу нэг ICAM гэдэг байдаг. ICAM буюу ерөнхийдөө Австрали, Канадаас хадгалтай ослын судалгааны хавцаа сонирхолтой хэмжээний юу гол таагуулсан ийм үнэхээр сонирхолтой хичээл авах гэж байна. Тэр хичээл маргааш өнөөдөр эхний хичээл болох. Ингээд 4 бүлгээс болж байгаа шүү дээ. Өнөөдөр 2, маргааш 2. Нийтдээ 4 хэсэг хичээлсэн байна. За тэгээд одоо хооронд манай экснээ маань залуусаа гэж хэлж юм заавал. Онцгой ажил гэдэг маань хойшлуулж болохгүй тохиолдлыг онцгой ажил гэж байна. Өөрөөр гал гарч өгөө дараа бол гэж болохгүй шүү. Газар хэлж дараа бол шуурхаар хэмжээ авахгүй юу гарч ирэх тохиолдлыг онцгой. Бид одоо сопот өгөх онцгой тохиолдол яг л асуух юм гэж байна. За тэгэхээр гал гарууд бид яг нийт авах шүү. Тэр хаалгаа гарлаа цаашаа уртны нэг хэсгээр гарлаа гацаараа гараад утгаалаа суулгах хэмжээ тавь шүү дээ. Тэгээ бүлгийн арга хэмжээ байна. Хэрвээ газар үлдэх юм бол хэвлэлээ суу халахад хүлээгдэх зэрэг юм уу шүү дээ. Тэгэхээр суу халахад хүлээгдэх чинь ширээн доогоор нуугдээ жижиг надад ялц санаа шүү. За ийм байдлаар хэлээ. Онцгой тэмдэг одоо журмыг хийж үлдэнэ. За тэгээ өнөөдрийн хичээл хаб гэж байна. Яг гоо энэ тийм бол хавны харж байгаа чинь манай хүн хоорондоос нэгийг таньдаг баг. Гэхдээ хаб гэдгийг хүмүүс өөр ойлгож байгаа. Энд байгаа хүмүүс бүгд өөр ойлгож байгаа. Тэгэхээр одоо яг хичээлээ нэгтгээд одоо үндсэн суурьас нь буюу нэгтгээд тэгээд цаашаа явах илүү үр дүнтэй бахаа гэж бодож байна. Тийм болохоор хаб гэж юу вэ гэдгээс хичээлээ эхлэе гэж бодож байна. Тэгээд хабыг бид ч өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдлыг болох гэсэн үг шүү дээ. Гэхдээ нэг онцлог зүйл байна. Тэгэхээр энэ үнийг та харж байна. Хаб маань ихэнх нь харж байна. Гэтэ хаан гэх сургууль харж байна. Энэ үний талаар үздэг. Хүний авдаг хэрэгцээний онцлог. Абрахам Маслоу гэдэг шүү дээ. Социологч Америкийн нэр дэвтэрийн юм шүү дээ. 1896 оноос Станфорд ирчихсэн ийм хүн. За тэгээ энэ хүний хүн төрөлхтөнд авчирсан нэг том гавьяа байдаг. Юу гэхээр хүний авдагч хэрэгцээний онцлог тодорхойлсон байдаг. Тэгэхээр Батар байрнууд, цэцгээ байрнууд орж байгаа нөөс огт хамаагүй гэсэн үг л дээ. Хүн гэдэг утгаараа адилхан хэрэгцээтэй байдаг гэсэн үг байна. Тэгэхээр тэр тав хэрэгцээнд эренбэлж сегментлж авч үзэх юм бол нэг нь нөгөө дээрээс хувирсан 5 хэрэгцээ байдаг гэдгийг л энэ тавар. Тэгээ хамгийн ихний хэрэгцээ нь юу? Бие физиологийн хэрэгцээ гэж байна. Хүн унтах ёстой, хүн идэх ёстой. Шаардлагатай бол 0 авах ёстой. Энийг юу гэж нэрлэх вэ? Хүний анхны хэрэгцээ. Буюу бие физиологийн хэрэгцээ гэж байна. За энэ маань хангагдсан цагт бол нөгөө хангагдсан цагт гэж ойлгоорой. За дараагийн хэрэгцээ буюу нөгөө safety буюу өрөөндөө бидний яаж чаас. Аюулгүй байдлын асуудал яриад байна. Аюулгүй ажиллагаач гэж орчуулж байна. Аюулгүй байдлын асуудал. Яг гэсэн. Аюулгүй байдал яригдсны дараа сошиалын асуудал, нийгмийн харилцааны хин хинтэйгээ амьдрах, хин хинтэй ярилцах, нийгэм гарч амьдрах, ажил хөдөлмөр эрхлэгтэй энэ асуудал дээр. Тэгэхээр энэ чинь бол их чухал асуудал юм лаа бид нар ярих чана гэж ойлгож байна. Аюулгүй байдал бол хүний анхдагч хэрэгцээний хоёр том онлын талаар бид нар ярилцах чинь шүү. Асар том сэдвийн талаар ярилцах чинь. Гэхдээ эндээсээ хэдэн жоо хамнаа жоохон нарийнсаа арай өөртөө одоо тэр нарийнсч явахгүй. Бүгдээр л бид нар бүтэн 2 жил ярьсан ч дуусахгүй. Ийм том сэдв. За тэгэхээр тав энэ бие физиологийн асуудал гэдэг дээр одоо би та бүхэнд сонирхолтой зүйлийг харуулъя л та. Энэ кино үзчихсэн. Киноыг үзэх цаав баг гадаг баг. Гэтэ үзчихсэн үү? Castaway гэдэг кино байгаа. Том Хэнксийн болсон. Энэ хөр яг хөр тээвэр логистик ажилтаа онгоцоо нисчихэд онгоц сүрөө далаад өмждөг юм уу? Ганцаараа юм гараад нэг юм дөрвөлчин ширээ шиг юм тэрвэл 2-3 өдөр. За тийм ээ далаад байж байгаа. Азвалж иргэдэр шидэгдэг. За миний үеийг бол надаас дэд үеийнх нь баг Robinson Crusoe гэдэг захиалга мөр мэдэх бах. Тэрнээс хэлсэн юм. За тэгээ нөхөр хамгийн түрүү юу хийдэг вэ гэхээр гарчрангуудаа өвс цулгаараа амарваа хийж ажилладаг байхгүй.
амар өсөж байгаа. Тэгээ ус олж уу ингээд хайсан ч ус байдгүй олдгүй. Тэгэхээр яс коконатын жимс үүдэг. Тэгээ коконатын жимсийг хагалж байгаа шүүсээр нь өөрийн хамны цаг гаргана. За ингэснийхаа дараа бүтэн өдөржингөө ууддаг. Бүтэн өдөржингөө. Тэгээ анх гарч ижихтэй бол энэ хүн ерөөс айц төрөөгүй юм. Одоо бол унтаж босчихсныхаа дараа хүн байна уу гэж ойлсон. Манай календар харж байгаа. Хинч байгаа. Ганцаар байсан. Тэгс чинь нөхөр айж гэж байгаа. Тэгээ айсан учраас нэг агууд ороод өөрийгөө хамгаалах те бас нэг юм хүн бий болж эхэлж байна. Хашаа хороод татчих те. А дараа нь нэг бөмбөг болж байгаа. Тэр нэр өмнө зураад тэр тэгээ Вилсон гэж нэрөөгөө ярилцаад. За энийг би яагаад ярих тэр байгаа гэхээр нэг өгний ардч хэрэгцээний он чинь юутэл биш гэдэг л асуудал юм. Тэгэхээр бид нар амьдрал дээр хэдүүл ингэж төсөөлөе л доо. Амьдрал дээр нэг юм өөрийнхөө төс дугуй төсөөнө гэсэн. Макро болоо гинэ. Дугуй төсөөлөөрөө за бүгд нэг юм өөрийнхөө дугуй төс байна гэж төсөөлөе. Дугуй төс дотор хэдүүл яах вэ гэхээр адил талтай юм үзүүртэй гурван байна гэж төсөөлөе. Дугуй дотор байгаа шүү. Тэгэхээр дугуй төрсийг би юутай зөвлөх гэдэг вэ гэхээр хүний сэтгэлтэй зөвлөх гэдэг байна. Сэтгэл байдал, сэтгэл санаа тийм. А нөгөө дотор байгаа гурванчийг би юу гэж үзэх гэдэг вэ гэхээр мэдрэмж гэх гэдэг юм л та. Мэдрэмж. Сэтгэл дотор байдаг хүний мэдрэмж. За тэгэхээр яадаг вэ гэхээр тэр үнцгтэй учраас хүний рүү ямар нэгэн болохгүй зүйл хийхэд гатгаж идэг гэсэн үг л тийм. Чи болохгүй шүү дээ. Чи худлаа хийж болохгүй шүү дээ. Гэт хүнд мэдрэмж ирж байдаг. Чи худлаа хийж болохгүй. Хулгай хийж болохгүй. За тэгэхээр амьдрал дээр бид аюулгүй ажиллагаа яаж явуулдаг вэ гэхээр жишээ хэлбэл нэг өндөрт гарах гэдэг юм тэр шил төлөв цэвэрлэх гэж тооцоолъё л доо. Тэгс чи бид нар шат байхгүй за энийг яах вэ гэх үү за нанаа цав тий. Тэгжсэн нь өндрийн бүс алга шат алга зүгээр авирж байгаа тий. Цэвэрлж ич гэдэг юм. Анхны дэм сэтгэл төрж байгаа байхгүй. Дохиорж. За тэгэнгүүт нөгөөдгөө яаж юм гэхээр өндрийн бүс байхгүйгээр дээшээ дээр гарч байгаа нөгөөдгөө хийчлээ. Хамгийн сайхан зүйл нь амжилттай болчихлоо. Амжилттай болсны дараа хүнд юу бодолт өгдөг вэ? Хөө болчлоо шүү дээ. А дараа яг тэр ажлыг хийхдээ тэр хүнд ямар бодолт өгөх вэ гэхээр урд нь болсон шүү дээ. Одоо хоёр дахь удаа хаа. Гэ хоёр дахь. Гурав дахь ихэд яадаг вэ гэхээр угаасаа тэгж хийдэг байсан шүү дээ. Тэгэхээр энийг habits байна өгний дадал туршлага бий гэж хэлж байгаа. Олон удаа юм. Тэгэхээр сайн нэг гуравчин би хэлсэн ярьсан да. Нэг удаа тэр үйлчлэг хийхэд үзүүр жоох мохдог. Хоёр удаа ихэд үзүүр бүр мохно. А гурав дахь удаа ихэд бөөрийнхий бол хэлбэрээ алдаж эхэлдэг гэсэн. Ер нь бол хурц өнцгт хэлбэрээсээ бөөрийнхий хэлбэр шилжиж эхэлдэг гэсэн үг. Үндсэндээ цаашдаа бол бөөрийнхий дотор бөөрийнхий үүсдэг гэсэн. Ямар ч мэдрэмж төрөхгүй. Айх мэдрэмж төрөхгүй ичих юм. Гэнэ булчирхаагаа ичих булчирхаа ч байхгүй мó энэ гэж бид нар яриад байсан чинь сайн их яриад шүү дээ тийм. За тэгэхээр худлаа хэлжсэн хүн бол анх худлаа хэлэхдээ иччихсэн болов айжсэн болов шүү дээ. За даваа ичлаа да. Яг бол баригддаг болов гэдэг санаа зовж байна. А тэгээд амжилттай болчих худлаа яриад байна. Тэгээд худлаа ярьсараа хүний нүүрлөө харж байгаа худлаа яриад байна тийм үү? Үйл хөдлөлтөөр нүүрний хувьд байхгүй. Мэргэжлийн бодч хүмүүс бол мэргэжчин гэсэн үг шүү дээ. Тэр буруу дарах мэргэжчин. Тэгэхээр аюулгүй ажиллагааны тэр бүхий л зүйлсүүд яг энтэй адилхан гэж явагддаг. За явагдалтаа яг могож явсаар байгаа тэр бөөрийн дотор бөөрийн үүсэж явж байгаа нэг өдөр ослоо. Ослоосныхаа дараа иргэн би гурван байсан байж тэ гэдэг хийх ёстой байсан байж тэ ингэх ёстой байсан юм аа. Тэрийг бол та нар юмч хүмүүс дэндүүс юм. Танаа дараа ослогч нар гэж. Магадгүй тэ өвчтөй болсон хүмүүс гэж. Тэг яг бүгд дандаа сайн ах юм бол тийм буруу дадлууд нь дандаа нэг жижигхэн зүйлээс тэглээд даймжиж явсаар бол том байсан. Хизээч тийм үү ямар нэгэн хор тавдар гинт хор тавдар гэж авчихгүй зү. Би бол тэгж бодож нууцлаа. Би бас энэ чиглэлийн биш учраас. Магадгүй нэг цэгмиг үүсдэг ч юм уу нэг шинж тэмдэг илэрдэг баг. Тэгээ нөгөөд нь ингээд цаашаа тэдгүүр үехэд та нар чинь хэлдэг шүү дээ. А 3 дугаар юм уу дөрөвдөнд орсон байна. Одоо найдвар болж гэж хэлдэг шүү. Тэгж найдваргүй болтол бид нар явдаг байхгүй. Тэгээ тэр юу гэх нөгөө эзэж тоохгүй. Зүгээр шүү дээ. За эндээс бид нар юу харж байгаа нөхөр угаасаа гэдэг үг эзэж байлгахгүй шүү гэдэг асуудлыг л бид. Угаасаа гэж юм байж. Угаасаа яаж тогтоох вэ хүмүүс хийсээр байгаа угаасаа. Угаасаа гэж байх боломж. Тэгэхээр одоо танад магадгүй нэг хабын систем орчоод аюулгүй ажиллаа яриад хүшээ. Уул нь угаасаа ийм байсан шүү дээ. Одоо чи орж ил
сонь мэрэл өөрчлөлт гэдэг юм яриад. Угаасаа л биш шүү дээ. Яг л чи. Яг гэдэг. Тэгж яадаг юм. Одоо тэгж яадаг юм. Яг сайн нэг тоолох. Тэгэхээр яг гоо жишээ манай юм гэдэг гэрээ цэвэрлэгч боддгоо. Боддог гэжтэй тий. Ямар ч төдөө гэрээ цэвэрлэе. Тэр гэрээ цэвэрлэе гэдэг дохио шүү дээ тий. 0.1-ээс 0.3 дойл дотор орж ирдэг юм. Тархинд харуулж орж ирдэг. Гэрээ цэвэрлэе. Тэгэнгүүт нөгөө тархи тэрийг хүлээж аваад тэр дохиог хүлээж аваад юу хийх вэ? Боловсруулалт хийх. Боловсруулалт хийхдээ ердөө 1-ээс 3 секундыг л ашиглана. Ердөө 1-ээс 3 секундыг л ашиглана. За гараад байна шүү. 1-ээс 3 секундыг л ашиглана. Тэгэхдээ яг үгээр эсэргээр 1-3 секунд өдөр. Тэгж яах вэ? Гэрээ цэвэрлэгч бодсон шүү. Тэгж яах. Түүхэлтэй шүү. Чи ядарч шүү. Амраач. Амраарай. Тэгэхээр тарих бол өөрөө жоохон залхуу бөгөөд нөгөө юм хийж байгаа даа шүү. Бүх юм мэдээлэл дамжуулсан. За нэгдүгürt яагаад би гэрээ цэвэрлэхэ болчих юм гэхээр хэд их хугацааг тэнд зарцуулах учраас тарих яаж нү маш их инерц тийм үү хүч зарцуулах юм. Тэгэхээр залхуураад шүү. Ёо. Хоёрдугаарт нь яаж юм гэхээр нөгөө ирэх гээд байгаа бэлэг гэж яриад дофамин гэж ярьдаг тийм бид нар мэдрэмж ч нөөрэ тодорхой болсон шүү дээ. Тэрнээс ямар мэдрэмж аваад кайф авах нь тодорхой биш шүү. Тийм учраас шууд талсан шүү. Тийм учраас хүмүүс ихэнхдээ сэтэл дохио авангуудаа тэгж яадаг. Хүүхдээ шүү. Тэгж. Тэрээс 1 секундын 1-ээс 3 дойл дотор юу орж ирдэг вэ? Дохио орж тэрийг төвөгтэй байх юм бол 3 секундын дотор үүсгэх. Тийм учраас юм ч хийдэггүй. Тийм. За тэгэхээр энийг бид нар юу гэж нэрлэдэг вэ? Нөгөө дадал зуршил бий болж байгаа зүйлүүд бий болж ирж байна. Одоо би эвлүүл арилжиж байна шүү дээ. Бодол, санаа гэж явж шүү дээ. За тэгэхээр энэ кинонд ч яг одоо саяны бидний ярьдаг асуудал бол ингэж л өгдөг. За тэгвэл бид таахан бас нэг жишээ гэнэ. Аюулгүйч хүмүүс соёл гэж хэлдэг. Дандаа бид бол ингэж ярьж байдаг. Тэгээд таавал өнөөдөр нэг тийм хуулийн айхтар, легал цэгийн дээр ярмаргүй байхгүй. Өөр юм. Тэгээд соёл гэж байна. Анх Чернобылийн атомын цэглээс 1980 онд ихэхэд энэ бүх дэлхийн нийтээр тарж эхэлсэн. Аюулгүйч хүмүүс гэж. Яагаад гэж Чернобылийн атомын цэглээс дэлбэрэхэд дэлбэрнэ гэдгийг мэдчихсэн. Хэн мэдчихсэн гэж? Инженер мэдчихсэн. Тэгээ хэлсэн үү? Хэлсэн. Гэхдээ дараа энэ архитектурыг бүгд зогсоохгүй манай энэ төр дэлбэрэлт үсэд манад аюул үүснэ. Болчио захирлаа гэсэн. Захирал нь болохоор яасан гэхээр улс төрд хамаарлалт хүмүүс. Хамгийн хэцүү нэг юм. Хааж улсад ийм асуудал байдаг юм байна. Тэгсэн чинь нөгөө тэр захирлын дээр байгаа нөхөр нь дүүм одоо бидний яг дүүмд нэр дэвшчихсэн. Сонгуул болж таардаг. Тэнгүүд нэрээ одоо нэр хүндээ өсгөхийн тулд энэ туршилтыг хийх хэрэгтэй гэдэг нөгөө үйлдвэрийн дарга захирал тушаал өгч байгаа. Тушаалыг нь инженер үүсгэх. Гэхдээ инженер бол хэрэггүй гэдэг байна. Харамсалтай нь юм яг л өөрснөөс хойш 24 цаг дэлгэрсэн байдаг. Эндээс юу яагаад энэ аюул байлгах соёлтой хавч байгаа вэ? Мэддэг хүмүүсийнхаа үгэнд орооч гэсэн утгасан. Чи мэдхгүй битгий үжиглээ гэсэн. Хавчим чи хорог хөлтэй эзэж дааш дийлэхгүй хэмжээний асуудал үүсдэг шүү гэсэн. Тэгэхээр мэддэг хүний хөвгөнд бол манай хүмүүс сайхан нэг хоолойны ангинтай болоод хариулахгүйгээ бидний хооронд асуудал үүсэв. Тэгэл хэмжсэн л та. Мэддэг хүн яаж ингэ би хүчээр шийдэх гэдэг юм. Тэгээ зогж байгаа ч юм зогж байгаа ч юм гэсэн чи тэгээ нөхрийг авч нэмжтэн үзэж юм ч аягүй байна. Ийм. Тэгэхгүй бол чи юм бол. Тэгэхээр юу гэсэн үг мэддэг хүмүүс чи илүү мэдж байгаа учраас зөв тайлбарлаа зөвөр зөвчж байгаа. Тийм учраас Чернобылийн атомын станц дэлбэрч хахад юу болсон гэж манайхаа бид нар ч тийм тохиолдохыг үсэхгүй цаашдаа. Тэрнийх нь ингээд гал гараад дэлбэрч үсэж хахад онцгой байдлыг хамгийн түрсэн. Кинон байж байгаа шүү. Тэгээ очиод онцгой байдлыг илгийнх нь очиж ажилласан байдаг. Тэгэхэд хөрхийн цацрагт идэх бодисын талаар хангалттай мэдлэг байхгүй шууд дуудах учраас ямар нэгэн хамгаалах хэрэгтэй. Тэгээ цацрагт идэх бодистой хандсан хүмүүстэй тусламж өгөөд ингээд ердөө 72 цагийн дотор шүү. Бүх хүн тэнд ажилласан хүмүүс 72 цаг хамгийн нийтлэг 72 шүү. Бүгд хамар амнаас цус гараад бүгдээрээ бас бирсэн. Тэгэхээр аюулгүй гэдэг чинь ийм юм гэж байна. Бэлтгэлтэй баг, эрсдлийг нь үнэлэх гэсэн утгасан. Яг энэ үйл явдал болж байгаа хажуудлын тосгон нөгөө дэлбэрсэн атом циклон станцын нэг бутаг гэж яриад байна. Хажууд нь цас шиг ингээд болж байна. Удраад.
Тэгэхэд тэрүүгээр нь хүүхдүүд тоглоог өгсөн байхгүй. Тэр тосгон тэр чигтээ нас барьсан. Ганц ч хүүхдтэй. Ийм юм. Энийг хинч одоо ч хүүхдээ ярьдаг ч. Тэгэхээр бид энд нөгөө яагаад ингэ ярьж байгаа юм аюулгүй байж байгаа соёл буюу аюулгүй байж өнөөдөр мөнгө алдчих болно. Мөнгө алдах асуудал байхгүй. Харин хүн л алдах гэдэг зарчмыг л өнөөдөр ярьж байна. Хүнийг нөхөж болно. Босгож болно. Санхүүг бол буцаад нөхөж болно. Асуудал. За ингээд тэрийг юм хэлээд аюулгүй байж тасаа. Юмыг яаж хийж байгаа байдлыг аюулгүй байж соёл шүү дээ. Өнөөдөр танаа аюулгүй байж байгаа соёл дотор 5 зүйл яригдах хэрэгтэй. Нэгдүгürt нь бичвэртэй асуудал. Таавханд аюулгүй ажиллах ямар бичвэр байна? Одоо би танаас нэг амар жишээ. Би нэг сайн олон улсын ингэж шүүд хараад дандаа тооцоол хийж өгдөг. Баггүй юу? Тэгэхэд хамгийн их мэрэгчлээс шалтгаалж өвчлөлт нэгддэг хүмүүс бол эмнэлгийнх нь гэж хэлсэн. Энийг бол хамт хэлэх юм. Тэр дотроо хин юм бэ гэж асууж байгаа. Асарагч. Зөвлөгч гэж байгаа. Яагаад бол хүн зөв. Өндөр одоо мэдээгүй болсон хүмүүс чинь тийм ээ. Тэр чинь өөргөн зөөр танаа хүнд юм өгдөг. Тийм учраас нуруу нугасны асуудал болж байна. Ийм. Тэгээ одоо дэлхийн нийтэд нөгөө хүний гараар зөөдөг, сувгчийн гараар зөөдөг, асаргчийн гараар зөөдөг тэр процессыг байхгүй болгооч гэдэг асуудал болоод Америкаас эхэлж явж байна. Тоног төр биш. Өнгөрүүлдэг одоо орон байдаг юм уу? Эсвэл өөрөө орон дээр юудаа байдаг ч юм уу? Фоклет шиг сэрэн тэрэг ч юм уу? Тийм байдал боломжтой гэдэг одоо ингэ хэлцээ. Старч юм л та. Тэгэхээр ер нь бол бид нар бол эрсдэлтэй бас энэ нөхцөл байна гэсэн утгасаар бид агуулж байгаа шүү. За ингээд та бүхний бичвэр гэж. Ер нь өнөөдөр танарт аюулгүй бичвэртэй байна уу? Ер нь бичвэртэй та бүхэн ойлгож байна уу гэж би асууж байна шүү. Бүх байгууллага бичвэртэй. Харин гол нь бичвэрүүдийг ажилтан мэддэггүй л асуудал. Адилхан шүү. Бичвэрүүд байна уу гэхээр байгаа. Ойлгож байна уу бас үгүй. Тэгвэл тэр бичвэрүүд яг юу хэрэгтэй юм бэ? Тэр бол хэрэгтэй бас. Мэргэжлийн хяналтын байгууллага орчуулж шалгуулдаг л үүрэгтэй. Түнс тэрийг бол бид мэддэггүй. Гашуун үний юм л Монгол бол. Тэгэхээр би таагүй хэлэх гээд энэ бичвэрүүдийг ойлгохгүй байгаа бол дахиад хабын ажилтнаа хариуцдаг тэр чанар хабын ажилтнаа нийлээд яг өөрийнх нь болгоод авчих. Яг өөрийнхөө хэрэгцээ нийцсэн тийм л бичвэр болгоод авчих. Юу гэсэн үг вэ? 2-3 улсанд багтаачихар гэсэн. Тэгээд мэргэжлийн нэг домынуудыг хасаач. Хүн энгийнээр уншихад ойлгомжтой болгоч. Манай бүх журмууд яадаг вэ? Асар их мэргэжлийн мэдээлэл. Уул нь бол зөв энгийнийг ажилтан хэрэглэж байгаа учраас энгийн л багс таахгүй. Ямар ч хүн уншдаг ойлгохтой л багс. За бүр энгийн болгыг үл энэ бичвэрүүдийг бид нар яг үгээр халаасны ном болгож байгаа. Тэрний яг үгээр би Японд харж байсан байхгүй. Жижигхэн ийм pocket ном шүү. Халаасны магтдаг ном. Тэр халаасны ном магтдаг ном дотор сувлэгчд юу тохиолдох вэ? Ямар хэсэг тохиолж болох вэ? Тэрийг хэрхэн яаж аюулгүй хийх вэ гэдгийг дүрс зураг үзүүлсэн. Бүх ажлын эрсдлийн үнэлгээний хийгээд тэр нь ноцтой байж болох эрсдлүүдийн тодорхойлоод зургаар хэлцсэн. Тэгээд тэр хүн дэргөө мэддэг. Асуудал бол бид нар мэддгүйгээсээ болоод одоо асуудалд орж байна л доо. Эсвэл fitness for work assessment гэж бид нар ярьдаг. Хүн ажиллагааг гүйцэтгэхийн өмнөх эрүүл мэндийн шаардлагыг бий орчуулна. Энэ яг дэлхийн нийтэд ийм асуудал гарч ирээ гэсэн чинь аимшигтай юм болсон. 7 хоногтой тийм үү? 7 хоногтой биш 7 хоногтой 7 хоногтой ерөнхийдөө 70-аас дээш цаг ажилладаг гэж ярьдаг тийм. 50-аас дээш гэж ярьдаг. 50-аас 70 цаг хүртэл ажилладаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс зөвчний шигдээс өвчин илэрдэг хэлсэн. Японд энэ аимшигтай хөлбөрлө орж ирсэн. Тэгээд fitness work assessment гэх зүйл дээр одоо анализ хийж байсан. Тэгэхээр нөгөө хүний амт хэрэгцээд очоод нийлсэн. Хүн 12 цаг ажиллаж болохгүй юм байна гэдэг рүү очиж байгаа. Хэрвээ 12 цаг ажилласан бол буцаад амрах хэрэгтэй. Хитэн цаг амрах хэрэгтэй гэдэг юм бас ингэ байна. Тэгэхээр яг үгүй үндсэндээ бол 7 хоногт 50-аас дээш цаг ажилладаг хүмүүс зүрхний шигдээс өвчин үүсэх магадлал хамгийн өндөр түвшинд байна гэсэн. Амар гоц. Энийг чинь фонд авчихсан. Та нар fitness for work assessment гэдэг зүгээр англиар бичээд Google-д тавих юм бол асар олон зүйл юм байна. Тэгээд дэрнээс яаж хамгаалах юм бэ гэдэг. Тэгэхээр энэ одоо ковидээр нас барьж байгаа гэж бид нар яриад байна шүү дээ. Үгүй шүү. Зүрх зогсох гэдэг чинь 12 цаг ажиллаж 50 7 хоногт 50-аас дээш ажиллаж ирэхээр шигдээс үеэр зүрхний хэм амт юу болоо тийм үү? Зүрх хаагч ачаалаад ирсэн. Тийм үү?
За ийм болоо. Тэгэхээр хэрэгтэй бас холбоотой. За тэгэхээр хич хөрөмт дахиад pocket number зүгээр юм. Тэ ойлгомжтой. Тэгэхээр pocket number гаргахын тулд яг гэдэг ажлын байр нэрслэн үлдэх хийх хэрэгтэй болж байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ дараагийн жил болохоор ажлын байр нэрслэн яаж хийх гадлаа шүү. Одоо юм сурах болохгүй. За тэгэхээр бич хөрөмтийг Японд очоод тэр Германд очоод асуусан чинь танаас амар гоё хөлтөөс юм билээ шүү дээ гэж ярьдаг байхгүй. Ямар гоё гэж би асуусан. Бид нар ч одоо олон улсын конвенцээс гол болж хууль ярьж байсан чинь. Үгүй их засаг гэж хууль байсан юм. Надаасаа дээр уу. Их засаг гэж хууль байсан юм. Тэрэн дээр ч булгааг их гарын тасдаг байсан юм биш шүү дээ. Орог хувцсыг ингэ гол давж дугаачаар те амин тасдаг байсан юм шүү дээ. Би энэ чинь амар тодорхой одоо журамштай гэж байгаа. Нэрээ тийм дээ. Чи тэгж болохгүй ингэж болох. Тэгвэл чи ингүүл тэгнэ. Булгаар ивэл гарын тасна те хувцаа хоолсон дугаавал амичаа гэдэг шиг хабын журам юм л хэвээр тодорхой байх хэрэгтэй гэсэн үг санаад шүү дээ. Хоёр салаатай биш. Нуршуу биш. Тодорхой. За. Дараагийн ажилтны мэдлэг ур чадвар гэж. Ажилтны мэдлэг чадвар ур чадвар бид яг өөрийгөө одоо нэг аюултай байдлаас бид яг өөрийгөө ихэс хэрглэж чадчих байгаа гэдэг. Ер нь тийм мэдлэг байна гэж. Тэгээ одоо би сайн нэг солонгос яваад ирсэн нэг найз маань цусны уртаа болтооч. Амсалтай. Тэгээ одоо энэ хүн яагаад цусны уртаа болтоо болов гэхээр Америкийн үйлдвэр барьжсэн байна. Би гэхдээ тэр нөлөөс нэг нөлөөсөө гэж одоо би бодож байгаа. Америкт ч нэг хөргөл шилдэг тийм. Хөргөл шилдэг шинэ химийн үс. Тэрний үйлдвэр барьжсэн. Ер нь нэг бодис химийн үс. Тэгээ химийн үсийн үйлдвэр чинь асар өндөр цалинтай байдаг байхгүй юу? Энэ үг нэг. Чи эдийг авч ирсэн гэсэн чинь 4 сая 500 мянган тэр монголд гэсэн юм байна. Монголоор болох байгаа тийм. Тэгээд нөхөрд бол ингэдэг байсан ховшоо зөвл гэдэг байсан юм. Солонгос хабууд гэж. Чи зүгтгүй шүү. Шүүчээ зүгээр. Ийм байцтай ажиллаж байгаа штэ гэсэн чинь манай зүгт юм зүг. Тэгсэн чинь тэр ажил ингээд биеийн хүчний ажил хийгээд уурсан. Амьсгалд авчтай тийм. Тэнгүүд таашаач. Тэгээд нөө хабууд орж ирэх хөлөөд яа. Орчхой зүгсэн байдаг. Бах болохоо. Хаб зөрөөл зүгж штэ. За ингээд явсаар байгаа нөхөр одоо юу яаж юм тэгэхээр тэр маскыг би зүүжсэн болоод үсттэй эрүүл явах боломжтой байсан тийм ээ гэж. Тийм ээ ч байсан. Одоо би тэр зүүжсэн химийн дээр байна. Наад шалтгаан одоо би олсон мөнгөө бүгдийг химийн дээр өгч байна. Одоо сүүлдээ дийлхэ болоод ирэхээр би өгдөг ч юм уу хүүхдүүдийнхаа тийм боломжоос сулгаалаад байгаа юм шиг. Тийм гэр бүлийнхаа боломжоос сулгаалаад байгаа юм шиг. Хүн тийм сэтгэл зүйн асуудал болж гэж байгаа. Тэгэхээр энэ бүхэл зүйлүүд юунаас үүссэн гэхээр зүгээр тийм маск зүйл. Тэгээ одоо тэгэхээр ерөөсөө бидний аюулгүй ажиллагаа гэдэг зүйлүүд нэг л юм дөрчнө. Хүний энэ оюун санаа, майндсет гэдэг ярьдаг тийм. Майндсет юмыг харж байгаа үнцтэй болчих. Жижигхэн алдаанууд дандаа том болж илэрдэг. Жижигхэн зуршил нь явсаар байгаа том зуршил болж хувирдаг. Тэгээд ассистент бие махбод дээр авах хэрэгтэй. Нэг юм асуудал байна. Тэгэхээр манайд ерөөсөө одоо гадуур бас ингэ. Одоо та нар сувлэгч нартаа бас ингээд зүг нэрг арга байхгүй байхгүй жишээ. Хангаад өгдөг. За ингээд. Эсвэл зүг юм байна. Гэтэ би нэг эмнэлгийн чиглэлийг одоо мэддэг хүний нэг л дээ. Хамгийн сайн. Хабын салбар дотроос наад чиг эмнэлгийн салбарыг бас мэддэг юм байна шүү. Яагаад гэж хэлээд тэгэхээр танаа юу үйлдвэрчний хэлээд шүү дээ. Тэнтэй хамтраад энэ бүх 21 аймаг 9 дүүргийн хаб одоо эмнэлгүүдийн хаб бэлтжижсэн байхгүй. Тэгээ зовлонгийн ойлголт. Хэдэнд өвдөг энэ ч ойлгодог. Эрсдлийн үнэлгээ мөн бүх юмнууд нь ойлгодог учраас өнөөдөр намайг та өөрөө ирж хичээл цаа гэж. Уулмаа маа өөр өгч зөндөө. Тэгэхээр бидний зовлон юу гэдэг вэ? Хангамжийн асуудал юм. Тэр цэцмаа уулмал хуулиар заасан 0.5 ба түүнээс дээш их зардлыг хаа зарцуулна гэх байхгүй юу? Тэр юу гэдэг. Тэрийг хизээш нэг олгохдохгүй байгаа асуудал байна. Тэгээд тэр олгогдчихж бидний аюулгүй байдлаас асуудал. Бас нэг миний нэг хэрүүл хийгээд байгаа зүйл байгаа юм дээр. Сайн надад төсөвтөр. Төр одоо хувийн хвшлийн байгуул болохоор нийт үйлдвэр үйлчлэгний зардлынхаа 1.5-ыг хаа зарцуулна гэдэг. Төрийн байгуул болохоор 0.5 гэдэг. Адилхангүй ажиллаж байгаа шүү дээ. Тэс чинь 0.5 та нар болохоор 0.5 учраас хувийн хвшлийг болохоор 1.5. Энэ чинь үндсэн хуулиар хүнийг тийм үү? Ялгуурлан гадуурсан заалтыг та нар оруулсан. Та нарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хууль чинь үндсэн хуулийг зөрчиж байна.
гэдэг асуудал хөдөлсөөр байгаа сайн шинэ хууль дээр бүгд нэг амт болсон. Болж байгаа. За тэгэхээр сайн мэдрэг болсон. Тэгээд одоо уул 0.5-ыг ч өгөхгүй байгаа юм чи 1.5 юу болдоо гэж би бодоод байна. За ингээд мэдлэгийг ойлгоцсон тийм мэдлэг бол хүч юм шүү. Магадгүй тэр маска зүсэн бол амьдрах байж байна. Гэдэг ч юм. За менежмент гэж байна. Бичиг баримт хүмүүсийн мэдлэг дээр тусалсан системийг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэсэн асуудал шүү дээ. Аа менежмент байж таа. Энэ менежментийг яаж хөдөлгөхгүй л гэх асуудал яг. Хяналт хийж байгаа юм байна хаа. Ажилтаа яаж хяндаг вэ таа? Энэ дээр хэлбэл хууль тал дээр хэвгүй юу заалтал гэж тэрэн дээр байна. Энэ хяналт байх хэрэгтэй. Одоо сайжруулах хэрэгтэй. За тэгээд ханаа байгуулах шүү дээ. Энэ дөрвөн соёлын аль нэгэн дээр байх боломжтой. Энийг Бернлийн мөрийг хэлдэг. Бернлийг бол яадаг юм бэ гэхээр Америкийн одоо даатгалын компани эрсдлийн үнэлгээч юм. 22,000 компани судалгаанд өрнөсөж гарч ирсэн зүйл л дээ. Тэгэхээр компани өөрөө эрсдлүүд даатгалын хэмжээ нь ямар байсан их бай. Гайгүй бол бага байсан. Тэгээд нэг дөрвөн категорид авчихсан. Нэгдүгээр эрсдэл өндөртэй буюу танаа одоо нэг асуудалтай. Юу вэ? Харанхуй гэж хэлдэг. Аюулгүй ажил өрөөс тоохгүй. Ажлаа хийжлээвэл болоо. Хамаагүй. Арай төвчгүй юм дээр л явж байгаа. Ийм соёлтой компаниг байгуулах энд. Энэ хүн гараа бооцсон байна. Энийг Ослын индекс гэж нэрлэдэг. Энэ хар бол Ослын индексийг хэлж байгаа. Соёл сайжруулах тусмад Ослын өршин буулгах гэсэн. Дараагийнх нь болохоор энд за бид нар ингэж чараа явж болохгүй юм байна шүү манайхаа. Хэдүүлээ аюулгүй ажиллагааг хэрэгжүүлээ гэдэг санаачлаад шүү дээ. Хажуудлын хоёр нь ойлгож байна. За тэгээд окей ойлгосон хажуудлын ойлгоод ер нь шүү дээ. Эцэст би өөрийнхөө аюулгүй ажиллагаа хийх хэрэгтэй байна. Гээ явжсэн чинь бас ч бас тийм биш юм байна те. Миний хажууд байж байгаа юм те. Бас аюулгүй ажиллахгүй бол намайг гэмтэж болох юм байна. Тэр юу аюулгүй ажиллах хамгийн сайн соёл бол багаар ажиллах юм байна. Нэг хабын ажилтнаа очоод аюулгүй ажиллах соёлыг хизээж өөрчилж чадахгүй байна. Бид бүгдээрээ хандлага зөв болгоод зөв системд явахгүй аюулгүй ажиллах соёл авахгүй гэсэн асуудал байна. Тэр энэ дөрөв соёлын хаана явна хаа? Судалж мэдэх байна. Тэгэхээр таамгаар бол танах хаана? Энд дөө. Харахгүй ч дууж байгаа үсэхгүй шүү дээ. Арай чарахгүй болсон. Харахгүй гэдэг ийм бас би сайн хариулдаг болж бодлоо. Дүрм журм байхгүй, хабын ажилтан байхгүй. Ийм үе юм шүү. Харахгүй. Энэ хавцаа тийм. Энэ хавцаа. За ийм нэг хавцаа. Би явах хэрэгтэй. Энэ хавцаа. Сайжирцгаая. Хаалтаа болсон, журмтай болсон тийм. Одоо бид нэгцэн ойлголттой болоод цаашаа бүгд хамтдаа явж мэдл явж байгаа. Тэгээд тэрнээсээ энд тийм. Энэ үе рүү арай ороогүй баг. Манай энэ рүү орсон манад Монгол улсад нэг ч компани байхгүй гэж би шүү хэлмээр санагдав. Аим дээр тагцаа. Оюутлын энэ дэр. Би өөрөө хайж байж таа. Safety with me гэдэг аюулгүй ажиллагаанаас эхлэх гэж чинь энэ категори энэ соёлын одоо үрээ. Зяасааш. Тэр би нэг судалгаа хийгээд ярьжсэн тийм. Тэгээ судалгаан дээр үзлээ та нарт нэг юм та нарт Монгол хүмүүсийг өдөртдөг. Өөрөө ч Монгол хүмүүс тийм үү? Тэр учраас самт хэрэгтэй болоод ингээд авчихсан. Бүх улс үндэстнүүдийг ингээд соёлын төвшөнд наваад үзэхээр өөрсдийн гэсэн яриатай, өөрсдийн гэсэн соёлтой аюулгүй ажилладаг шүү дээ. Тэгсэн чинь одоо тэр нь юунаас илэрдэг вэ гэхээр нөгөө мэдлэгээс нь илэрдэг. Жишээ солонгосчууд юу гэж нэгдгээр мэдлэгдэг вэ? Ер нь бол хоол айдсан. Төвчөнд бол хоол айдсан. Идэг авч өгч байгаа юм. Хамаагаас ойроо тий. Та идэг бид нар ч мэдэхгүй шүү дээ. Идэг авч өгч байгаа юм. Хоолой цагт мэдчих байгаа байж та тий. Тэгэхээр ерөөсөө юу гэсэн үг гэхээр хоолой идчих бүтээмж байна. Хоолой идчих аюулгүй байх гэсэн тийм мэддэг юмс. Хоол бол хүний суурь хэрэгцээ юм. Тийм мэддэг юмс шүү дээ. Ямар ч бүтээмж нэг эрүүл хөгжиж байна. Солон улс тийм байт юм байна. Тэгсэн чинь энэхийд гараа угаасна гэж байна. Наахан зарим нь хэлжсэн гэж байна. Би бас мэрэгчлээ шүү дээ. Гараа угаасна. Гараараа хоол идэх. Гараа угаасна шүү дээ. Тайланд очих юм бол усанд орсноо гэж байна. Ингээд өөр өөр байгаа.
За тэгээд Тайланд тийм усанд орсноо гараа уусан. За тэгвэл Монголд юу гэж мэддэг вэ? Сони юу вэ? Үстэй. Юу вэ? Сони юу вэ? Яа сони тийм. Би асууад яагаад сони юу вэ гэж ойлгомжтой. Би 100 жилийн өмнө тийм нэг уулын бэлд хонь малдаг гэсэн байхгүй юу? Манай юм гэдэг бол бас нэг хонь манай уулын нөгөө талд тийм Бата гэдэг айланд энэ охин сонь малдаг. 1 км зайтай. Гэр бүлийнхээ асуудлыг л мэдээд байгаа болохоос эдид юу болж байгааг мэдэхгүй. Тэгээ бид төр таахаараа чамаар сони вэ? Нандар явах уу? Хол амьдардаг хүмүүсийн сони дуртай байж байна. Ийм зам. Нүүдэл чинь одоо сони дуртай. Окей. За тэгэхээр тэр Монгол хүнийг би аваад утсан байна. Оролт нь. Монгол хүн Герман хоёрын соёлын ялах байна. Юун дээр ихээр ойлголтын зүрх юм гэсэн. Хүлээ авч чаддаг юм байна. Тэгэхээр босоод тэнхлэх мэдлэг, хэвтэ тэнхлэх хугацаа авч үзсэн байна. Тэгээ оролтын сургалт одоо намайг сургалт сууж байгаа. Сургалтанд сууж авах намайг хичээл ярьж байгаа гэж ойлгоцсон байгаа байхгүй. Ер нь тосгоолоод аягүй сайн ойлгоцсон. Танад аягүй айкуугаараа 9 төчгддэг хүмүүс аргагүй л дэлхийд аягүй сайн ойлгоцсон. Тэгээд хичээлийн дараа юу гэж ойлгохгүй гэхээр аюулгүй ажил хэрэгж үлцгээе. Алаад үгүй үнэ. Юу хэрэгтэй юм бэ? 7 хоногийн дараа за аюулгүй гачтэй цаг өрсөндөө түүхтэй ажилтуу гэж онжоо нэгээс онж. Тэнгүүтээ ослог асны дараа хүүе аюулгүй ажиллагаа хэрэгжүүлэхгүй болохгүй байна. Үнэ. Ихгүй л юм хүчж магадгүй юм байна гэж сүртэй юм. Сарын дараа тэр дураг ер нь өөрөөсөө болж услцсан юм биш шүү дээ. Тэгээ та нар өөрсдийнхээ одоо ингээд юу хартаа. Бидний мэдлэг ойлгох гэдэг нь зүрхтэй хвчилж юм. Унаас баг амьдралын тэмцэл юм ааш тий. Юу аюулгүй ажилласан юм. Амьдралын тэмцэл юм. Гэхдээ нөгөө нөхдүүд болохоор ойлголтыг сурч гисэн тэнцвэртэйгээр уушаа. Ивэс их сайн. Тэрний нууц нь юу гэхээр шинэ авсан мэдээлэл дахин давтаж хийгээд өөртөө шингээж авч чаддаг. Бид нар болохоор сонсчод гэж ажиллаж байна гэсэн. Нэг сул тал байна. IQ сайтай хүмүүс л шүү дээ, тийм. Нэг давуу тал байна. Сайн мэдээ нь бол маш хурдан ойлгоно. Муу мэдээ нь үгээр баганхан мартна. Хэдий ч нэ оюуны чадамж өндөртэй байна, хэдий ч нэ хурдан ойлголт авна, ихтэй хурдан мартна. Хүн ч нүү дугаастай байна шүү. Тэгээд би одоо эндээс шалтгааллаа юу яриад байгаа юм бэ? Хааныг ахлах сөвлөгч маань сөвлөгчтэй үүр хөгчөд эргээ авах нэг өдөрч шал өөр юм igen шүү дээ. Ингээд төгтөө. Тэрний үгээр мартаж үлээ болоо гэдэг. Марталтын мөр. Одоо ингээд би хичээл ярьж байгаа. 100% мэдээд өгч байгаа танаас цагийн дараа 50% авах гэсэн үг байна. Мартцсан. Тэгээд дахиад нэг өдрийн дараа маргааш ихэд танаа 70% мартсан тууж байгаа. 7 хоногийн дараа яасан? Тийм юм ярил уу? Яалаа. Зарчим юм. Тэгэхээр 10 жил байх бид нэг шинэ хичээл заачаад дахин давтаач гэдэг чинь юм ч байна. Хэрэгжүүлээч яа. Мен сонсоод яах юм нэг өдөр үзээч хэрэгжүүлээч гэдэг чинь буцаад бити мартаараа санаа авч. Тэгэхээр би энэ дээр таамдын номыг бас уусахыг санал болгож байна. Атом зуршил гэж юм. Джеймс Клэрийн ном. Бид ер нь яаж муу зуршлаас авах вэ? Сайн зуршлыг би яасан дадлыг өөртөө яаж гэдэг талаар үүснэ. За тэрний үед үгээр бид нар ингэдэм юм байна л та. Оны одоо хэдүүлээ ингээд нэг хавтын төлөвлөгөө мөлгөө гаргаад ингээд ажиллах гал ингээд ажил нэг гаргаж л та. Тэгсэн чинь ер нь 12 сар болох танд юу бодогддог вэ? Иргэжил алнаа гэж боддог байхгүй тийм. За энэ чинь өнгөрлөө. Иргэжил жинкнээс алнаа. Иргэжил нь дахиад болоход юу болох вэ? Алууцсан зүйл. Энэ гол шалтгаан нь гэхээр хитрхи том цагт байдаг. Тэгээ том зорилго тавьсан учраас тэр ингээд бүрхэж нөгөө юм чаддаггүй тэгээ замаас авах. Тэгэхээр энэ атом зуршлын гол зуршил нь болохоор таамдаа энэ хабыг ч юм ямар энэ хаби системийг хэрэгжүүлэхдээ нэг л зүйл дээр анхаарах. Хэрэг зүгээр жишж байгаа шүү. Та дандаа 10 зөвхөс. Гэсэн чинь 5 6-аас босноо гэж бити зорилготой байлж. Юустай бас хангалттай. Мөн үү? 9-т 7 хоног босоод 9-т 1 сар босоод сурчих гэсэн үг. Тэгстэй дахиад дараагийн сард нь болохоор 9:40 цэрэг гэсэн үг. Дараагийн хатууд 9:30. Ингэж явсаар байвал та 1 жилийн дотор
Нөгөө хуучин байснаас 36 37 дахин өөрчлөгдсөн байх болно. Гэж Джеймс Клэр энэ ном барьсан байдаг та. Тэрнээс бас таатай. Тийм учраас энэ хабын асуудлыг та амар том системээр нь тэр өөрчлөлт гэж чадахгүй. Жижигхэн зүйлүүдийг өөрчилж эхлэхээр зөвхөн нэг л хувийг өөрчлөөр. Нэг хувийг л өөрчлөөр үзээрэй. Шал өөр үр дүн гарна. Тийм болохоор амар том юм гэдэг юм яриад гэж байна. Манайхан ч болохоор богино хугацаанд их мөнгө олчих гэдэг хүмүүс. Богино хугацаанд амжилт олчих гэдэг хүмүүс. Тийм боломж байхгүй. Үндсэндээ тэр тийм авиас бэлтгэл хүмүүс байж болох доо. Гэтэ хүн болгоно юм биш. Харин жижигээр таслаад хийх юм бол том зорилгоор чадвал жигнэсээ хүрч чадна гэсэн тасаа хэлж байна. Жишээ эрэгтэйчүүд бид нарын миний ч гэсэн үйлдэлтэй. Гэртээ болохоор хамгийн түрүү бодон дээрээ суулаа удирдлага. Та зургтыг юм уу хэлдэг тийм. Юу ч үзэх гэдэг юм жоо татаж үзэж байгаа цаавал юм шиг гэдэг тийм. Тэр хооронд яг ашиггүй цаг явах. Тийм. Тэр энэ бол буруу бодлоо байна. Тэрийг яаж одоо шийдэх вэ гэдэг дээр энэ Джеймс Клэр хэлж байна. Одоо би тэрийг хувирч хэлж байгаа шүү та хэрэгтэй байна. Тэр яаж гэхээр та нар ямар нэгэн муу дадал байдаг бол хаавдарч муу дадал байдаг бол тэрүүгээ өөрчлөлтөө яах вэ? Хамгийн төвөгтэй байдал шилжүүлэх гэж байна. Тэрний үгээр зурд үздэг байлаа шүү дээ сайн. Тэгвэл зургтайхаа бүх залгыг салгаач гэсэн. Антим үүдээс салгаач. Тэгээ өдөртлөгийн бас нэг газар хийж байгаа. Ойлгомжтой тийм. Тэгээ одоо яг самтар очиод бодон дээрээ суусч нөө зургт үзмээр санаг тохиорч шүү дээ. Тэгээ нөө өдөртлөгээ авчих өдөртлөг баг. Зал энэ зурд үзэхэд бол бүх залгуу залгуу за өдөртлөг авч за үгүй юм. Нөгөө 3 секунд ярьж байгаа. Тэгж яа. Тэгэхээр тэгж яа гэдэг нь 3 секунд буцаад өгөх ашиглаж байгаа гэсэн. Хих одоо тэр муу зуршил дээр буцаад ашиглаж байгаа. Тэгэхээр нэг тэгж яа гэдэг нь зурд үзэхэд хэлгээд болчихж байгаа. Гэдэг шиг. Ингээд тэгвэл эсрэгээр нөгөө сайн зуршлыг тогтоохын тулд яах вэ гэхээр юм аа. Өглөө одоо би босч хөнгөч шүү дээ. Тэгэхээр хүн босхийнхаа цэрүүлэг сонсдог шүү дээ тийм. Тэгэхдээ юу боддог гэж. За би чи эн чи юуны тохиол нэр өглөө би чи босон гэдэг хэлсэн шүү дээ. Гүүх юм байна. За миний хутал чи хаанаа байгаа гэлээ. Шүүгэнд байгаа. Миний хутал чи хаанаа байгаа гэдэг мэдэхгүй. Шүүгэнд байгаа. Тэгээ бодож байгаа. Гэснээр ямар төвхтэй цаг вэ. Тэгэхээр яг ч тэгэхээр та хурцлага бол худалч нь урдч урж байна. Тэгэхээр тархийг юу нэг бодуулах шаардлага гэсэн. Та ор байгаа шүү дээ бос юм гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар нөгөө дадал зуршлуудыг яах вэ? Өөрчлөх гэсэн. Тэгэхээр одоо бид нар нөгөө хаав дээр гаргаад байгаа тийм. Одоо та нарт бол ажлын байрны үүсгэхийг гэж манай хаав хэлдэг. Тэгэхээр та нар юу дотроо юу боддог вэ? Нөгөө тарих ажлын дээр. Тэгж яа. Угаасаа л хийдээс шүү. Үнэн. Батараны ийм бодол өрнөр. Тарих чинь тийм ядаргааны хэрэгтэй байхгүй. Энерги зарцуулах их дургу. Нөгөө комфорт зондоо байгаа. Угаасаа угаах гэж хэлсэн шүү. Угаасаа так та бүтэц учраас. Тэгэхээр одоо яг гэхээр нэг хаад маань нэг ингээд ажлын байр үзлэг хийя гэж байгаа тийм. Тэгэхээр тэрэн дээр нь яах вэ? Арай жоохон. Тэгэхэд бол яасан. Хажуудаа чеклистийг хэвлэх тавьсан байна шүү. Үнэн. Ингэж чад. Чеклист хэвлээгүй бол тэр хэвлэн явна, бүртгэн да ийм болчих. Тэгэхээр юм бэлэн байх хэрэгтэй. Юм зорьсон, тодорхой байх хэрэгтэй. Харин буу зуршлыг тодорхойлсон. Ойлгомжтой. Тэгэхээр энэ хэсэг бол яг тэр хэсэг. Тэгэхээр та нар бас хүн хариуцлага хүмүүс тийм. Тэд чинь буруу зуршилтай бол тэр буруу зуршлыг өөрчлөхэд бол тэрийг хөвгтөө бол ажиж байгаа. Харин зөв зуршлыг хийхэд авах бол ажиж байгаа. Тэгэх юм бол за энэ ойлгомжтойсэн хаа. За тэгээд сайд нэг уул гэдэг бид нэг ярьлаа шүү. Бид ч нөгөө нэг юуны зайтай гэсэн шүү дээ. Километрийн зайтай амьд гэсэн шүү дээ. Шинэ эднийд ямар нэг асуудал болоход над хамаатай юу? Хамаагүй километрийн зайтай амьд ч юм шүү. Харлаа. Тийм болоо юу? Харамсалтай гэж хүмүүстэй. Тэр хөлөг имтэйгээ юу? Харамсалтай юм шүү. Энэ бол бидний нүүдэлчин сэтгэл. Одоо бид төр чи яаж гэхээр 3 дахь имтэгт яаж вэ? Нүрээ хараад хамтдаа ажилладаг байхгүй. Энэ нөхөр алдаа гаргахад би өгч болох уу? Болно. Намайг алдаа гаргахад энэ хүн өгч болох уу? Болно. А бид төр нэг байранд амьдардаг. Чи газ авчраа дэлбэлээ би өгөх үү? Энийг үргэлж хамтаараа ажиллах. Хамтаараа хотчих, хамтаараа байх. Соёл руу орсон байхгүй. Хуучин бол ямарсан?
хол бас хамаагүйсэн байхгүй. Одоо бол хамаагүй болсон. Угаасаа гэж байхгүй хоёр дахь нь хамаагүй гэж байна. Хамаарал. Яг хүчний гэж байгаа хамаарал. Хамаагүй яаж гэж гэсэн үг болчих. Тэгэхээр одоо зарим хүмүүс энийг хэлэхээр одоо монголчууд болсон ус асгарсан байгаа шүү дээ. Тэгэхэд надад хамаагүй л гэдэг. Нөгөө нөмөлчс гэрээ болоод надад хамаагүй. Би унчихгүй надад. Чи арчууд арч болов. Үйлчлэгч арчна гэсэн. Яг л би инженер, би ерхий эмчтэй ингээд позишн яагаад болно шүү. Аюулгүй ажиллагаанд бол таны хэн байх ч ёо самаа. Тэр битгий хэл. Францын ерхий сайд тийм үү? Өөрөө кофе асарчаад шалны авчаар авчаад арчижсэн нэг тань харж байсан шүү. Хэлцээр. Тийм л ёсч томтой байхгүй. Томхоор бол тэр хүн томхоор. Би чинь улсын ерхий сайд. Нөгөө кофе асарсныг би үжирч. Үүсгэж арчна гэж бодож болох байхгүй юу? Үгүй ээ. Би асарсан. Наад тамаа би нэг зэвлэх хэрэгтэй. Хүн. Тэгэхээр зэрэг бидний дахин дотор байгаа шүү. Хүмүүсээ бас яг энэ чиглэлээс илүүтэй чиглэл хэрэгтэй. За тийм учраас нөгөө зөв төрчнийг хэлэхдээ дохио ирдэ шүү дээ. Одоо манай эмэгтэйчүүд бол нэг гоё фитнес ч юм уу гоё биетэй эмэгтэйчүүд хараад юу төрдөг вэ? Би ч чадсан шүү дээ, тийм? Би нэр фитнесээр хичээлээ. Юу ирж байна вэ? Дохио ирж. Дараа дохио хаана ч ингэдэг эмэгтэйг харснараа дохио ирж байгаа шүү. Ойлгож байна уу? Гоё эмэгтэйг харсан ч дохио. Ийм болчих юмсан. Яаж чадахгүй гэж. Үзээл та. Энэ дүнстэй. Хэрэг та тэр сэтэл зөв байгаа, зөв хийгээд, зөв үйлдэж чадах юм бол танд юу ялах вэ? Нөгөө нэг юу ялах нь дофамин ч юм уу, серотонин ч юм. За серотонин ч ялах. Дофамин ялах юм амжилтын гормон ч. Тэгээд тэр амжилтын гормон дахиад юу нөхөх вэ? Дахин дараагийн шилбэр хэд нэхнэ. Нөгөө та дахин юу гэдэг вэ? Нейротрансмиттер лөө. Тэр ч одоо нэхэд ингээд хэлсэн. Тэнгүүд нэгж байгаа тэр зүйлийг өгөхгүй болохгүй. Нэхэд байгаа зүйлийг өгч чадахгүй бид тийм үсдэг бай гэх та бас айгуу сайн хэлдэг тийм. Доктор үсдэг. Би өстө хинт шийдэх байх. Би амжилт авч чадахгүй байна. Тийм үү? Доктор үсдэг. Тийм учраас дофамин тодорхой юм ингээд юм байна. Тэгэхээр энэ хоёрыг ч бодно шүү дээ. Энэ чухалгүй юм аа. Нэг юм цэг тэр иргээд байна. Нэг төслийг амжилттай эхлүүлсэн хүн, төслийг амжилттай эхлүүлсэн хүн асар хэмжээний ялтыг мэдэрчтэй дофамин ялт. Яг тэр дофаминаа дахин тархинэгт өгчөөд дахин том өвчөж байгаа юм зэрэг. Гэхдээ урдынхаас арай илүү. Тэгээд яхаа. Тэр хэвлээр эндээс би ямар санагдаж байна. Энэ та ямар нэгэн зүйлийг хийхдээ хүлээгдэж байгаа тэр таашаалч яг юу юм бэ гэдгийг л өөртөө ойлгох хэрэгтэй. Тэгэх юм бол тарих залхуур магадлал хамгийн богд шүү. Тэгэхээр тарих юу гэхээр хүлээгдэж байгаа үр дүнгээр ихэд гэсэн. Хүлээгдэж байгаа үр дүн тодорхой биш, таашаалт тодорхой биш өөр тэр хийх хэрэггүй гэсэн. Залхуур шүү. Ийм ч тань шүү. Ийм учраас бид энэ хаап гэдэг юм дээр яаж өдрийг зөв хийх юм бэ гэсэн. Бодохгүй. Одоо яагаад ажлын байр хүмүүст хийх гэдэг байгаа гэхээр хийснээр дараах нь шагналт тодорхой болсон шүү дээ. Ойлгож байна уу? Шагналт тодорхой болсон. Тэргүй ойлгохгүй. Тийм учраас бид хийхийг хүсэхгүй. Харин яах юм бэ гэдэг байна. А гэтэл тэрний цаана нэг юм байх юм бол болчих шин. Та нар яагаад пиг уух дуртай вэ? Хүлээж байгаа үр дүн юу вэ? Харин яагаад тийм дуртай уугаад вэ? Пиг уух гэхээр хэдүүлээ шоудыг пивдийг хүмүүс тэгээл даа гэдэг үстэй. Карапкийг тэгээл хүлээж байгаа. Нөгөө дофамин яагаад энийг би дууснараа явах гэхээр би аз жаргал таавал гэх мэдээд байгаа байхгүй. Тийм учраас тарих хийя юм гэж байна. А тэгсэн чинь ажиллаа хийсэн чинь тэгж яа тийм гэдэг. Ойлгож байна уу? Тэгэхээр дуртай зүйлтэйгээр нөгөө юу хослох нь хийх гэж байгаа шин зүйлээ хослож өгнө шүү. Жишээ нь хадууд сонсох болохоор жим их дургуул жим дөрөв угаасаас. Кафе онгаа нөгөө жим гэж байна. Дуртай зүйлтэйгээр нөгөө хослож авах юм бол Сонсон юм яриад уучлаарай. Хаа байх юм байх гэж бодож ирсэн чинь нөгөө сонсон юм байна. За тэгэхээр одоо хариуцлага асуулт гэдэг байна.
саяны байдлаар бид нар ямар нэгэн зорилготойгоор хабын ажлыг хийхгүй бид нар яах гэх асуудал орж ирж байна шүү. Олон улсын хариуцлага асуудал. Энийг та нар санаж байна. Север гэж хэлдэг. Солонгос 295 он асуудаг. 2024 он том сенсац болсон шүү. За энэ ингээд үйл явдал болсны дараа юу болсон гэсэн чинь ерөнхий сайд Чон Хон Вонг гэж нөхөр ажиллаа өгсөн. Яг ингээгээс болж байна. За яаж вэ? Миний алдаа. Хоёр дахь нь болохоор хөлбөмбөгийн хосны ахмад ээж улсууд бүх насаар харах ядаа болсон. Энэ бол хаамсаа сууж. Ээж улсууд яагаад авч уу гэж гэдэг юм үзэл. Онгоц чиглэл нөхөр өөрөө өсрөөд амьдсан байхгүй юу? Тэгээ яагаад гэхээр хэрэг та энэ хөдөлгөөний эзэмших тэр үедээ тэр хөдөлгөөн дээр хамгийн том хүн хийн. Мөднөцтэй аврах үйл ажиллагаа бүх юм зохион байгуулалттай байтал та амиа авралсан байдал чинь хохоосон байдал чинь 295 хүнийг авах тэд нөлөөлж та буудсан байна гэж байна. Тэгэхээр эцэс талбайтай байгаа хүн хариуцлах юм аа. Энэ хөдөлгөөн ус чинь нэг компани тариалдаг үстэй. Тэр захирлыг татахгүй байгаа үстэй. Ерөнхий хариуцлагчаар тэрийг хариуцчихсан хүн гэдэг байхгүй. Дахиад Мессаслын насыг байх тийм үү? Аюулгүй байдлаа зөрчигдөд хэнийг илүүдэл ууддаг вэ? Түүнийг хариуцчихсан хүн л дуу. Яг л тэр талбар бол тэрний хүч байсан. Аль ч усад ийм. Эсрэгээр нийтүүл харъя. Балтиморын гүрийг онгоц очоод мөрөгчж байгаа шүү дээ. Ингээд гунгаа гарцсан. Энэ бол нөгөө Сингапурын Ocean Private гэдэг юм компани хөлөг онгоцсон байхгүй юу? Тэгсэн чинь ингээд мөрөгцсөн. Хөлөг онгоцсон. Тэгээд цэвэрлэх зардал 2 сая Америк доллар зарцуулсан. 102 сая. Харин одоо нөхөн сэргийх зардал нь 2 тэрбум Америк доллар. Тэнийг хэн гаргах вэ гэхээр энэний капитан буюу нөгөө энэ жил ээж улс өгдөө шүү дээ. Шиг нөхөрт тулгаагүй. Хэн тулж байгаа юм бэ? Компани тулж байгаа. Тэгэхээр эндээс нэг зүйлийг танд харж байна. Иргэний хариуцагч нь компани байдаг. Эрүүгийн хариуцагч нь дийлэгтэй тухайн хэсгийг хариуцсан хүн байдаг. Маркс гэсэн юм байна. Тийм ялгаа энэ санагдана. Тийм үү? Ямар нэгэн зүйл тохироход компани үүсдэг. Хүн нас орчих юм бол тэр хэсгийг хариуцж байгаа. Тэгэхээр энэ яагаад юуг дуудаж оруулж ирдэг вэ гэхээр ахлах сувлагч нар байх гэхээр юу гэсэн үг? Та хав сувлагч нараа хариуцдаг гэсэн үг. Сувлагч ямар нэгэн болох юм бол хэн татлагтай? Ахлах сувлагч нар хэсэг гэж үү? Тийм үү? Тэр энэ ахлах гэж хүчиг айхдаг үг юм шүү дээ. Хүн хариуцсан гэдэг чинь их хариуцлагатай ажил юм шүү. Тэгээл би хэлэх гэдэг. Ер нь эцэс хамгийн амар ажил чи юу вэ гэхээр өөрөөгөө хариуцах гэдэг шүү дээ. Тэрний үсгээр ажилтдаг л гэсэн. Ахлах ажилтан хүн хариуцдаг ажил чинь хамгийн ажилтдаг. Тийм учраас цалингийн ялгаа байгаа байхгүй юу? За ингээд сайн танад хол сонсгоцсон шүү. Одоо ойрын жишээ. Хятад газ хэлбэр 2 хүнээс 26 мянга болсон. Тийм байсан газар тийм болсон. Дааны хүмүүс авч харцсан. За энийг танаас санаж байна уу? Рашванч газ. Ингээд 14 хүн ирсэн, 3 хүн өсөрсөн. Нийт учирсан онцлог хэмжээ одоо шүүхтэр хэмжлэж байгаа шүү. 18.8. За юм. Одоо энэ санал нэг юм асуу. Яг ийм тохиолдол гарч байхад жолооч хаана гэсэн бэ? Гад машин авч байхад гэстэй машин авчихсан. Хаана гэсэн дэлгүүрт байсан шүү. Айцсан тийм. Тэр бол та нар боддоо. Хэрэг жолооч мэдлэгтэй тийм үү? Чадвартай байсан бол газ алдаж байгаа тэр зургийг авчаад шууд хүний хөл газраас машинаа унаад холдох гэсэн юм байна. Баян зүрхэн өвчнөр рүү ч юм уу тийм. Эсвэл одоо юу төв амир ч юм уу тийм. Тэгж явахдаа ярих хэрэгтэй. Учир нь хөл энийг газыг тавьж байгаа машин өөрөө аюултай тэмдэг буюу нөгөө газардуулагчтай очирхчтэй. Газ яадаг вэ гэхээр нэг хэсэг газар ингээд бүтэн алдсан байсан учраас бүтэн ингээд яатсан байдаг гэсэн. Нэг хэсэг тархсан байсан учраас удаан байсан учраас тархсан оч үсгэд дэлгэрсэн байхгүй юу? Бас одоо машин газ алдж байхад тэр газыг тэр чигээр машинаа шууд явахад яа орчин агаарын сэтгэлд сайжраад гал гарах хамгийн бод шүү гэж байна. Харангуйтай одоо эндээс бид юу гэж үгүйсэхгүй.
Ажилтан мэддэггүй байна. Ажилтан мэддэггүй байх чинь юм гайтай. Тэгэхээр ажилтан мэддэггүй байна гэдэг нь ажилтны буруу биш юм аа. Байгууллагын буруу юм. Ажилтнаа мэдлэгтэй болгох юм. Тэгээ энэ байгууллагад мэргэжлийн хяналтын байгууллага татан бүгдээр болгохоор хяналт болж байгаа. Хяналт болсноор юу гэсэн гэж ажилчдаа сургалт явуулах гэсэн. Даатгал хангалттай. Аюултай тийм юм. За дээр нь юу гэхээр хаби ажилтан ажилласаа гараад шилжилт гэж ярьдаг шүү дээ. Тийм үе өгч байна. Дөрөвдөх нь энэ байгууллагад 5 жилийн хугацаанд ганц хөндлөгийн хяналт явуулсан. Тийм учраас санаа амарсан. Уус ямар шалгадаг биш. Тэр их тэгж яах юм? Тэгж яах юм? Мөнгөний гац, энэний гац, энэний гац. Мөн үү? Ирэхгүй юм чи тэрийг хийж яах юм? Өгчүүл гэжтэй гайгүй шүү дээ. Нөгөө хамаагүй биш одоо явж. Эцэц дуусчих. Тэр нөгөө муу дадлж очтод бусад зүйлүүд чинь явж томоор хэлж байна. Тэгэхээр энэ дээр одоо аягүй сайн кат болох хэрэгтэй байхгүй. Тухайлбал одоо би танаас төвчтэй юм яриа. Би ч MCS-с ажлынхаа гарааг эхэлсэн. Тэгээ манай урлагийн наадам бол одоос нэг 10 жил юм шүү. Би ч бас гайгүй дуулцдаг байсан тухай. Тэгээ намайг ч бэлдээ. Сар бэлтлээ би нэг. Өвчин өстө. Хачин гой бэлтлээ. Яг тэр өдөр нь болоод намайг ч тайзандаа дуудаа. Гарсан ч хурц гэрлэн гэж очив. Камер очив. Баахан хүмүүс алд тассан чинь. Хөвчм явлаа. Аяалаа. Үг байдгаа. Үг. Эсвэл централ одоо телевизийн манай захирлаа анхаад алчууд наа мэдээд за чи ч тайвширчаад гараад тэгээд за манай хүн жоо сандарсан байх шүү адил захын даалга ташаа машаа гэдэг би ч гүйж өгд миний үг юу лээ гэж асын аргатай амьдрал тийм үйл гэдэг дурдсан шүү дээ билсэн. Тэгэл тэрнийхээ эхнийг бас нэрээд шүү дээ. Тэгээд буулгаж. Энэ дээр би ямар кейс ярьдаг вэ? Хүн мэддэг ч гэсэн сандарсан үедээ мартдаг. Тийм учраас сануулгах зүйлсийн ажлын байран дээр нь хийж өг. Жишээ нь саний жолооч юу кабин дотор нь юу авах юм? Чи гал гарах юм бол газ алдах юм бол шууд гэдэг нэг процесс нь байна шүү. Тэрвээ дагаад ирэх юм гэсэн гэсэн. Хүн мэддэг болох юм бас биш. Мэддэг, сандардаг. Та нар тийм тохиолж ирсэн. Сандарсандаа бүх юм марчдаг. Дэлит тодорхой баг хугацаанд дэлит үүсэж шүү дээ. Тэгээ буцаа эргээд тайвширхаар санаж. Тэгэхээр бид ямар нэг зүйлийг мэддэг юм чинь энд хэлж яадаг юм бэ биш байхгүй юу? Мэддэг мөртлөө энэ нөхөр мартаж магадгүй учраас харуулж өгсөн юм. Тэгэхээр хараагүй хүн мэдрээгүй зүйлс хийдэггүй гэсэн байна. Тийм учраас хүний нүдэнд нь харуулаад гэсэн байна. Тэгэж шүү. За тэгээд ийм болсон. Хамсалтай. Одоо энэ компани маань одоо үүсгэн байгуулагч маань сайхнаас урсан маш их одоо сэтгэл зүйн асуудал орж байгаа шүү дээ. Дадлуу, нийгмийн дадлуу, янз бүрийн санхүү, нийгмийн стресс гэж хавцаар болсон өвчтөө болж байгаа. Хүний өвчин чинь тэгээд нэг сэтгэл зүйн байдлаас шалтгаалж бас өвчтөө болох таагүй сайн гэж байна. Тэгээд бас өвчлөж харамсалтай байна. Тэгэхээр монголчууд юуг энэ дээр нэг л зүйл хийх гэдэг. Манай монгол компаниуд юу гэж хардаг вэ гэхээр хаб гарч байгаа тэр мөнгийг зардлыг шалгадаг. Олоос болохоор нэг хөрөнгө оруулах гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө энэний ялгаа баз. Яагаад хөрөнгө оруулах гэж хожим гарч болохгүй ацар хэмжээний энэ хэмжээний зардлаас энэ жижиг мөнгө хамгаалт юм аа гэдэг. Хамгаалж байгаа учраас энэ жижиг хөрөнгө болт. Эргээд үр дүнгээ авч. Манайхан бол гайт юм аа. Ямар их зардалтай юм бэ? Хабын зүйлүүд бол нүдэнд харагдахгүй ч гэсэн цаагаараа асар олон зүйлийг хааж идэх гэж ойлгож байна. Тэгэхээр хабаас тийм мөнгө хавах гэсэн. Бүх юмыг таньж болно. Юу таньж болохгүй гэхээр хүний хоолыг таньж болно. Нойрыг таньж болно. Дээр хабын садыг таньж болно. Ингэж л аюул. Тэгээд нойрны асуудал бол хүндтэй. За ингээд цааш явах тав мэдсэнийг юм харж байна. Юу вэ? Монголоос 2019 онд анх удаага эдийн засгийн хөгжлийн хэмжээнд татсан. Нэг жилийн хугацаанд бид 127.8 тэрбум төгрөгийн хохирол өгсөн. Зөвхөн хаавд шүү дээ. Хаавдаа болоо. Тэгээ хавтаа тавд ковидтэй жишээ 50% бас гарсан. Тэгээд хөнгөн бэлдсэн. За ингээд энэ мөнгө чи энэс гарсан. 70.1 тэрбум ажилтнаас. Эндээс нэг л зүйл. Эцэс
Бид өөрсдөө аюулгүй ажилтны аюулгүй хангаж чадахгүй өөрсдийнхээ зардлыг өөрсдөө төлөх нь тодорхой болсон. 27.8 тэрбум даалт нь тэрбум өөрөө болсон. Өөр хэмжээний зам. Ямар ч тохиолдолд компани хөрөмжгүй юм шүү. Маа заасан төлөв явуулчихна. Тэгээд дараагийн нь ирэл ажилладаг. Тэр чинь бид аймнаас нэрүүл үндэ хайх байсан. Манай ч энэ хийжлийг хийжлээ биений эрүүл мэнд яах вэ гэсэн шиг байцаа. Дандаа нэг юм одоо хүн хөдөлгөөр очиход яадаг вэ? Аз туршсан үйл тааж. Аз туршсан. Өвчч магадгүй гэх юм явж. Тэгээд тэр нь хийх гэхээр би компанид ажиллаж байна. Харин компани сүмэлж магадгүй үйл хийж яваад байна. Үгүй юм бол өөр асуудал байна. За ийм баш тэгээд энэ дээр бас за тэгээд бүх асуудлууд 98 байсан. Бүх остой шалтгаанд 98 он дандаа мэдгүй хоом мэдгүй байх тийм. Тэгсэн чинь мэдгүй байх гэж цааш судлаад үзсэн чинь мэдүүлэх хийх хандаагүй ч юм тийм. Бас нэг зүйлийг энэ дээр хэлэх юм ямар хаанаа хаадын дүрмжин заавал гаргахтаа ажилчдаараа танилцуул заавал гарын үсэг болж байгаа. Тэр бол тэгж жөөрөмж үзэхгүй. Дараа бид нэр арьс бооцсон юм. Манай нэгдэж нэг алтаагаар модалтай чи алтаатай журмдаар юм баг. Тэр нөгөө журмын хахад танилцуулсан гарын үсгэн байдаг тийм. Чи мэдгүй юм чи зөрчгөөс яана. Тэр мэдсэн хүн бол зөрчих байхгүй. Тэгэхээр энэ хоёр хувийн бие үүсгэж байгаа гэхээр мэддэг мөртлөө зөрчдөг хүмүүсийг яриад байна шүү. Жишээ нь намайг Броголд ажиллаж байхад нэг юм вентилятор сенс байсан юм. Хүмүүс юм чинь манай тэр менежер гэж нэг Питер гэж нэг байсан. Чи наадаа ингээд тусгаарлахгүй. Тусгаарлаа. Хажууд нь гараа хийж болохгүй гэсэн тэмдэг дээр байна. Тэр угаасаа л тэгэл одоо угаасаа тэр угаасаа л 3 сар энэ чинь нэг онгорхоо хийж гараа ирэх юм шүү дээ. Дараа нь юу сүртэй юм чи бид дөрөвч Монгол хүмүүс. Тэгснэ яг дарга хэлсэн юм чинь ингээд ялааны торож шүү дээ. Яа юм ааш хийцэн сэрэг. Гадууд нэмээд хэлсэн. Тэгсэн чи өстө балтрон гоёдсан. Нэг рууч гараа ирчихсэн. Хизээч тийм байгуулсан. Хор тавьснаас хойш боддоо. Миний санаач өгдөхгүй. Манай гадаадын санаа бүрэхгүй. Ямар балаа юм чи надад сууч асуу. Чимээр нэг энэ 7 руу нэг рүү тасарч байгаа. Тэгээ нөгөө хүмүүс очиж асууж байгаа. Чи яах гэж гараа ирж байна? Гойлгцсан юм харсан маас. Ер нь яг гэрт байхдаа нөө пиавсис руу гараа ирж байгаа юм. Пиавсис тог гэж үзчихсэн юм. Тэртэй ажиллаж байгаа юм шиг. Сонирхол. Чи тэгвэл яа гараа ирэх гэж бас. Пиавсис руу яах гэж байгаа юм гэж. Та нар дэмж хүмүүс санаж. Хүний гараа юм ойлгох чинь мэдрэлийн сүт юм биш. Тэр мэдрэлийн сүтсэн дээр нөгөө хүчтэй юм тийм ээ. Цохилт хөрөмж кад байна. Чихээ цоолд, хүүсээ цоолд юм цоолд шүү. Кад биш. Тийм. Нөгөө ботлын бос өнөрдөг, цавуу өнөрдөг мөн үү? Газ мэлэгдүүл өнөрдөг байна. Тэгээ би одоо ийм хүмүүс хэрэг байд юм уу гэж бодлоо үзэхээр 100 хүн тутам нэг ийм байх боломжтой байж шүү. 100 хүн танаа хэд ажилласан? 800. Оо. 900 9 явж байгаа. Тэр 9 хүн одоо хаана ч мэдхгүй. Гэхдээ танаад байна. Энэ бол зүгээр нэг. Тэр 9 хүн дээр шүү дээ боломж болж байгаа. Наад чиг. Тэгээ намайг 10 өдөрч байгаа байхгүй юу? За ингэ. Би уурлын үстэй. Тэмдэг дээр хэлсэн. Хот өвчөөд шүү дээ. Чи бусдыг хийх гараа хийх сэтлийг төрүүлсэний хоёрдугаар чи бүр амгалт хийв. Ойлгож байна. Хорон сэдхийг үйлч намдраа хэмжиж байна. Үнэ. Одоо бодох юм байхгүй. Яриад хорон сэдх хийсэн мод тэрийг балаа гараа хийхгүй те. Тэгэхээр бид нар ямар нэгэн арга хэмж одоо энэс би тань. Хаалтар ямар нэгэн арга хэмж авахтаа найдвартай авч яваад ч гэсэн. Найдвартай. Наад чи бид торог хаалт хийгээд төмөр хаалт хийгээд гэж хэлдэг. Яг хүний өгүүлэлт юм эргэлддэг байдаг онол хөрөмж юм бол найдвартай болж байгаа. Таны таск руу хүн орох шаардлагагүй бол access system гэж хэлдэг. Чипээр болдог тийм үү? Тийм. Яг манай бас зөвлөгөө авах компани дээр энд нэг юм юу заддаг, гидер заддаг юм ажиллагаа өгчсэн байхгүй юу? Тэгш нөгөө даалтныхын хийх гарахгүй жоо таг нь задарсан чинь 500 кг жинтэй зүйл тэндээс орчиж байгаа юм. Тэнд зохиод ингээд нойр уучрахын бяцралтаа, сэмжин ууралтаа ийм болсон байна.
Тэгэхээр тэр хүн орчих шаардлагагүй юм гэсэн. Тэгэхээр тусгаарлах гэдэг юм байх хэрэгтэй. Тусгаарлах гэдэг чинь чухал шүү дээ. Энд орж болохгүй бол орж болохгүй гэж хэлээд хэрэггүй. Энэ бүр орох болохгүй юм. Тэрэнд ороод нөгөө системчлэг гэж хэлдэг шүү дээ. Чипээр болдог. Одоо би үнэхээр дарааш нь онгоохгүй гэсэн үг шүү дээ. Орох боломжтой. Харин энэ хүн бол өөрөө ирэхгүй юм шүү дээ. Тэгэхээр нөгөө ингээд интеграц үүсэж байгаа гэж байна. Ингээм бол хүн нөгөө боломж олохгүй байдгийг тусгаарлах гэж хэлж байна шүү. Ухаан. За ийм юм болсон юм аа. Тэгээд энэс үзэх юм бол одоо хүмүүс чих найдаг байна. Одоо манай залуу юм билээ? Манай машин барьдаг. Машина барьж одоо үргэлжлэн цагаан шухамыг мэднэ те. Давдаг. Үннээ гэж. Ойлгож байна. Та нарч бүгдээ давдаг ш. Яагаад? Яарад. Яарах гэж нэг хүчин байлаа. Нэг удаа давсан юм болдог юм. Тэ? Нэг удаа давчлаа, хоёр удаа давчлаа болж байгаа шүү дээ, тэ. Тэгээ харсан чи би давахгүй бас ингээ бүрээгэс чинь хажууд нь их даваад байгаа. Ойлгож байна. Халтууч байгаа. Тэгээ боо давсан хүмүүс. Тэр хүн ийм найдваргүй байхгүй да. Ойлгож байна. Болохгүй гэдгээ мэддэг. Гэхдээ тэр хүн тулгуурласан систем тун хэцүү. Айлуулахад хяналтын арга хэмжээгээ бий өгч авах гэдэг хүн тулгуурсан илүү инженерчтэй шийдвэрлэх зүгээр л шиг. Мэдээж хүн тулгуурч авах нь тодорхойлолтой. Гэхдээ инженерийн шийдэл нь хамгийн best. Матчээ гэдэг үстэй зарим тэ. Өө тийхээс юм матч. За одоо болчихсон. Хабын аж ахуйн байгууллагын бүс зохион байгуулалтын дээр хабын тухай хуулиуд байж байгаа. Тэгээд энэ хабын зохион байгуулах хэрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюул нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналттай бүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал хаалтан дотор эзэн яг ажиллах шууд тавьсан. Ханд энэс юм харж байна. Захирал гэж энэ байгууллагын байгууллага. Байгууллагын захирлыг энд оруулчаад дахиад яагаад энд ажил болгох гэж гээд байгаа юм бэ? Би намайг асууж байна. Захирал нь байна, эзэн байна. Гэсэн мэт дахиад ажил болгох гэж би утганы юм. Яг тухайн талбай дээр тухайн ажилтныг хариуцсан ажиллаж байгаа хүн бол ажиллаж байгаа. Одоо ингээд танд нэг бодох хэрэгтэй байна. Хариуцсан ажиллах хүн бол тэгэхээр тэнд алдаа гаргах ч юм уу алдаа гаргах юм бол тэр хүнийг ерөнхийдөө татнаалцсан шүү дээ. Наалц. Тэгэхээр бид ажиллагчийн энэ үүргийг гүйцэтгэж байгаа гэдгийг бид хаана юундаа хэлээд тэгэхээр ажлын тодорхойлолт гэж байна. Тухайн хэсгийг хариуцсан ажиллаж байгаа учраас тийм нэг хэрэгжүүлж ажиллана. Тэгнэ. Нэгдүгээр хөтөлбөрийн гэрээлээр хоёрдугаар ажил байна. Одоо би танаас энэ эсрэг хуулийг үзүүлээ. Эсрэгч бол хариуцлага өгөх. Саяны бол хабын тухай байсан шүү. Хин хийх нь байлаа. Одоо хин хариуцлага өгөх юм. Хүний амьдсыг санаатайг анхааралгүй болгоомжгүй бас хохирох гэсэн зар. Хууль түүний цуд гаргасан захиргааны хэмжээ актыг таслалгоо. Хин хариуцах гэхээр нөгөө захирал өдөрлөгөөд эзэд тавьсан. Ойлгосон. Танаа захирлууд тавьсан. Хэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг чинь хэнийг хэлээд байна? Яг одоо project өдөрлөгөө тав биелүүлж байна. Юу гэхээр ажлын тодорхойлолтын дээр чинь хүний хариуцлага гэсэн зардал байгаа байхгүй. Өөрийнхөө өдөрлөгөнд байгаа хүмүүсийг хариуцаж, зааварч тоохгүй өдрийн аюулгүй ажиллагаанд хямд тавьж, анхаарч ажиллана гэсэн зардал байгаа шүү. Танаа хөдөлмөрийн гэрээгээр уншаараа ажлын тодорхойлолт уншиж үзээрэй. Энийг мэдгүй явж надад ямар батаа гэж явсаар байгаа. Осолгаалаа дараа татдаг өгсөн зөндөө 10,000 кейс зөндөө. Цааш уншаа. Эсвэл бусдад болгоомжгүй үйлдэл гэдэг чи юу вэ шиг хоёр ажилтнад нэгээр нь ойлгож байна. Тэгээд ийм өгсөн бол нэгээс амжилт. Тэгэхээр энэ дуучидны удирдлагаас яагаад нийт ажилтнаа тасалж байгаа та нар ингээд хичээл суулгах юм гэхээр
Ирэх үргээ мэдхгүй явж байгаа тийм үү? Таагүй явдалтай очихгүй дээ. Тэрнээс чинь танаа хааны ажилтны сэргийлэх гэж өнөөдөр судалж байна. Тийм үү? Тэгээд намайг тэгвэл надад бүл гэсэн хацаараа байгаа. Дараагийн баримт бодлогоо үзэх. 2014 оны хэрэг одоо нууцлаас гарсан. Тийм учраас би өнөөдөр танад 42-ийг шийдвэрлэхэд хэн ял авсан бэ? Хамгийн их ял явсан бэ? Эндвэ. Яг бол сайн дээр эрүүгийн хуулийн дээр заах бөгөөд нэгдүгээр хоёрдугаар төлбөрийн аюул хуулийн дээр хөндлөлт 27-гийн дээр заах та. Энэ гурав хасарч гуравдаас нэг. Амар уустай. Тэгээд бид бас аюул байдлыг хэрэгжүүлэхдээ анхаарал боломжтой байхгүй. Хин нэг тэнийг амьтны төлөө явуучих үү? Нэгдүгээр. Хоёрдугаар нь би анзаарахгүй байж байгаад явуучих үү? Энэ хоёр зүйлийг байна. Та анхаарал гэсэн нөгөө нөхөд гимтчүүл би яа та яах вэ? Асуулт татахгүй. Та өөрийгөө яаж буруу гэдгийг хэлчих чадах юм. Нэг. Хоёрдугаар нь та өөрөө тэр хүндэд шаардлага юм уу зарим зүйлсийг тавьж чадахгүй байж байгаад тэр хүн гэмтүүл яах вэ? Та яах вэ? Энэ асуудал одоо ярилцсан. За энэ тав бол үлд давханд бол хэдүүлээ ямар зүйлүүд хийсэн байх хэрэгтэй бэ? Манайхаа. Нэгдүгürt нь хэдүүлээ ажлын байрны эрсдлийн үнэлгээ гэж бид нар яриад байгаа. Энэ одоо энэ хүний үгэлтэй хэмжүүлж чадвал хийж үл чадна гэж. Юу их тоо өгөхөд өгөх гэсэн. Ажлын байран дээр миний ажилч юу төхөөлж болохгүй вэ? Ямар хэмжүүлж болохгүй. Манай ажилчид ямар өвчлөл бийж болохгүй. Тэгээд та мэддэг байна. Тэр хоёрын холбоосоор та заавал тоолох. За чи ингэж ажиллаж байна. За энэ дээр дийлэгтэй гардаг, зөвлөсөн хамгийн дийлэгтэй гардаг алдаа ямар алдаа гардаг вэ? Би бол гэж бод. Зарим нөгөө нойргууд болох гэдэг энэ тараас болж. Аа боломжтой байна. Маш их боломж. Энэ чууд хэлсэн. Тэгвэл одоо тэрний зэрэг ямар байна? Тэ дандаа хүнд зүйл өгөх тий. Ном усны гэмтэлтэй болж байна. Гэхдээ та эндээс нэг зүйлийг маш сайн нарийн. Хамгийн ноцтой нь юу гэхээр хүн өвчлөхэд асуудал алгаа. Хүн итгэж болно. Итгэж болно тийм үү? Энэ бол ангид байна. Шууд хүн тийм үү? Энэ өвчлөхэд чинь тодорхой хугацааг шаардна. Мөн үү? Энэ бол хугацаа шаардахгүй. Шууд явах. Тийм учраас зүгээр эренблээд авч үзэх ажлын байрны эрсдлийн үнэлгээг аюул сайн гэдэг ойлгодог хийдэг байхгүй. Өндөр бас юу? Одоо манай юуныхан байна уу? Одоо нөгөө засвар үүсгэх юм байна. Одоо танаагчдын эрсдэлтэй шүү. Гагнуурч сантек гэж танах уу? Одоо тэгэл явж байна. Камераман суулгуулдаг, барьдаг, цэвэрлэдэг, арчдаг. Тэр мэдээлэл хэлэг байна. Одоо тэр мэдчих хэрэгтэй байхгүй юм уу? Ирээ суух хэрэгтэй. Оо манай чинь ийм аюултай байна. Энэ дээрээ бид нар шинэ өндөрт гарахын тулд чинь өндөрөө суулгах гэж судлан суусан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ. За танах бол ариутгах татвар хийдэггүй. Оо тэгээ заалыг бол орчих. Одоо ариутгах татвараар бол энэ хүндээ гэж хэлэхэд Монгол улс маш олон хүнээс ирсэн байдаг юм шүү дээ. Яг бохрын хоолоор задраа метаны хийг үсээд амьсгал боогдоод эсвэл төлөгдөж нас ирсэн. Энэ дээр бид яаж шүү дээ. Гэх жишээ юм ачих хэрэгтэй. За тэгэхээр энэ зүйлүүдэд та нар бол тэгэхээр би эндээс юм хэлэх гэхээр та нар заавархаа өгдөг шүү гэж хэлдэг байна. Хэдэн төрлийн заавархаа өгдөг гэхээр ажлын байранд харагчдын зааварчилгаа 1. За тэгээд ээж бус тавчсан зааварчилгаа 2 дээ. Тэгээд урдх нь юу гэж өдөр тутмын зааварчилгаа. Хамгийн сайн юм дээ та нар. Журналтай ингэж хийдэг өдөр тутмын зааварчилгаа. Та нар ямар зааварчилгаа авахгүй гэж бодож байна? Бодлоо цагтаа өмсөрөө каска өмсөрөө заавал тань авахгүй. Яг тухайн хүний ажлын гүйцэтгэлээр тохиолжуулт эрсдлийг тодорхойлоод түн тариу арга хэмжээ авчихсан тийм авчихсан буюу энэс ингэж сэргийлээ гэсэн зааварчилгаа бол таныг авах шүүхтэй. Бусд нь таныг авах. Тэгэхээр тийм зааварчилгаа өгөхэд бол та нар 3 зүйлийг анхаарч байгаа. Нэгдүгээр нь өнөөдөр тийм үү цагаагаар явна. Энэ хүний гадаа ажиллах гэж байгаа юм уу дотор ажиллах гэж байгаа юм. Тийм үү? Халуун байна, хүүтэн байна, тийм чи асуудал заавал харж зааварчилгаа өгч байгаа. Нөхцөл байдал. Хоёрдугаар нь хүнээ хар.
Ажил хийх гэж байгаа хүмүүс чинь ямар байна? Нойртой байна, хоолтой байна, ууртай байна, уцаартай байна, мөн үү? Нэрвтэй байна. Хүний ажил. Гуравт нь энэ хүнээр яг ямар ажил хийх гэж байгаа. Тэрэн дээр юу өсч болох вэ? Тэр эрсдлүүдийг найруулах болоод хамгийн аюултай гэсэн эрсдлүүдийг дурдсан байх хэрэгтэй. За. Бүгдийг дурдах хэрэггүй гэж бич байхгүй. Хамгийн ноцтой 2-оос 3 оруулж. Ингээд энэ гурван хэлбэрээр та зааварлах гэсэн юм байна. Энгүүл бид аврагдсан шүү. Ямар ч тэр одоо зааварлах авсан нь ямар ч үйлдэл хийгээд ямар асуудал болсон байсан ч гэсэн ямар ч сан гарцтай. Энэгүй хийж чадахгүй бол тэгэл баяртай. Баяртай гэдэг нь юунд дээр баяртай гэх нэгдүгээр хүмүүсийг тань устдаа болно. Нарийн юмын ноцтой эрсдлүүдийн тодорхойлох тухайн хүнд зааварлага өгсөн байх гэж тэр хүн чинь ойлгоцсон учраас алдаа гарахгүй байна. Асуудал юунд байдаг гэж зааварлагыг нарийн өгч ойлгуулж өгөөгүй учраас хүмүүс буруугаар хийж байгаа тусалдаг байна. Тэр зааварлагаа хоёр төрлийн ашигтай байна шүү дээ. Нэгдүгээр хүнийг устдуулахаас хийж байгаа. Тэр хүнд ойлгож. Хоёрдугаар нь боллоо гэж үзэхэд тийм үү? Тэр хүн өөрөөр дураараа хийж байгаа асуулт орсон тохиол та өгсөн баримт орчод. Тэрийг зөрчиж хийсэн гэдэг категорид орчод. Тийм учраас тэр монотоны юмнуудыг бичих байлаа. Зарим нэг компани орчоод журнал дээр өнөөдрийн зааварчилгааг бичсэн. За юу? Маргаашийнхаа зааварчилгааг бичсэн. За нөгөөдрийнхөө бичсэн. Залхуураад. Тэрэн дээр нь ажиллаж өнөөдөр зурцсан, маргааш зурцсан, нөгөөдөр зурцсан. Маргааш юу болох вэ? Хин яаж мэдээ. Тэгээд өгж байгаа зааварчилгаа яг адилхан. Зөв копи паст. Баргийн зарим нь яагаад принтерлж байгаа хойно цавууд өгч байгаа наацсан юм яатсан. Энэ ч муу зааварчилгаа биш шүү. Унаа шүү. Яг ийм зааварчилгаа унаа шүү. Тэгвэл та нар зайнаас өгч болно. Одоо энэ сайн зааварчилгаа гэдэг зүйл чинь баримт гэж үздэг. Баримт. Шүүх юм баримт. Баримт гэж юу? Ямар нотлог баримт. Нотлог баримтанд юу ордог? Мессеж орно. Viber орно. Ямар нэгэн Viber, chat, messenger бүгд орно. Дээр нь алтан бичих тийм үү? Мэйл гэдэг зүйлч бүгд орно. Гарын үсэг үүсгэн байдлаа. Тэгэхээр та нар бол магадгүй зайнаас зааварлах өгч болно. Гэхдээ нөгөө Google Forms гэж байдаг шүү дээ. Тийм ашигладаг ч юм уу. Өгч болох юм шүү дээ. Прол хийдэг ч юм. Энэ бол нөгөө ямар нэгэн хэрэг зөрчил гаргахад шүүхтэр баг бүрдүүлээд үзлэг хийдэг. Баримтд үзлэг хийгээд юм хүн байна гэх. Тэгэхээр шүүх юм баримт өгч. Та нар чөлөө болгодог уу? Тэр ханаас тэгвэл нэг сонирхолтой байна. Нэг ажилтан юу яаж мэргэжлийн шалгалт өгөх гээд нөгөө төслийн менежерээс юу авч чөлөө авч. Тэгээд кемп болсон юм л та. Гэсэн чинь нөгөө төслийн өдөр чинь тэгээд их шалгалт өгч өнөөдөртөө битгий гараад кемптэй байгаа гэсэн. Нөхөр шалгалтаа өгчөөд өдрийн хоолоо идчихээд за ажиллаа хийдэ гэж талбар орсон. Гэсэн чинь урд нь замын компани л та. Урд нь ховоо явж ирсэн. Тэгвэл нэг шороо босоод үзэгдэгчийн зарлахтан тэрнийг гүйцэтгэх үйлдэл агуур гараад ингэ хийх гэж өөдөөс нь дахин нэг том машин урчээд өргөлдөд газар тараас ирсэн. За энэ тохиолдол орч. За энэ тохиолдолд яаж нэхэр нөгөө төслийн өдөртөг чинь зөвхөн амаар зааварлах гэж гисэн бичих байв. Ийм тэр нодаа асуудал ярьж эхэлж байгаа. Тэр хүн зааварлах өгөөгүй таны богоо тий. Та яхаараа талбайд гарсан хүн зааварлах өгөөгүй дураар нь харж байгаа. Тэр чөлөөлсөн гэдэг нь бодлоо хэвээр. Одоо нотлохгүй байна. Ядч нэг мессеж хийсэн бол нотлох шүү. Өнөөдөр би шалгалтаа нав чөлөөгөөч гэж мессеж хийх гэх хэрэгтэй байхгүй яаж. Тэгэхээр эдгээр зүйлстэй та бүхний нөгөө илүү сайн анхаарч авах хэрэгтэй гэдэг асуудлыг үздэг гэж шүү за. Энэ гайтай шүү дээ. Тэгээд бүрдэн байцаалт явуулсан янз бүрийн юм хараад байгаа шүү гэдэг л гэсэн. Өдөр болгон нэг ажлаар давтаж хийж байгаа юм өдөр болгон заавчлаа. Ер нь болж өгвөл өдөр тутам нэг ажлыг давтан хийдэг ч гэсэн өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа гэдэг дээр жоох өөрчлөлт хийж гараад ирчих гээд. Тэ? Жишээ нь нэг ажлыг давтан хийдэг ч гэсэн тэр чинь нэг жоох өөрчлөлт гэсэн байна. Өнөөдөр 5 хүн үзэх байсан бол тэ 4 хүн үзэх болчихгүй гэдэг ч юм уу тэ. Нэг иймэрхүү хурдгаар туландар гэдэг ч юм уу тэ. Нөхцөл байдлын жоох өөрчлөлт өгөөрэй. Гэхдээ ямар ч гэсэн баримжуулсан мэдээлэлүүд өгөх жоох хэрэгтэй шүү. Санагдчих. Өдөр тутам нэг ажил хийдэг бас ажил байж болох тоо. Тэрнээ яг саяны санаагаар авчих болно. Нөгөө уран зүйл аваад үзсэн тийм. Өдөр болгон хүн нэг юу хэмнэлтэд ирэхгүй байхгүй л хэлэх гэдэг шүү дээ. Сэтгэл зам нь. Өнөөдөр энэ хүн инээгээд орчихсон тийм. Маргааш урдтад удаж болох уу? Бас болох.
Маргааш өнөөдөр гоё нойроо авчихсан сэргэлэн цог орж гэх маргааш нойрмжууд орж байгаа. Тэр мөрийг бас бичих хэрэгтэй. За ажлаа гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой сэргэг тийм үү? Сэргэг гэдэг өөрчилж байгаа юм байна тийм. Төвлөрч ажиллана шүү. гэж юм уу тийм. Ийм хөө цикл юм болж хэрэгтэй шүү. Эсвэл энэ үнийг амрааж болж. Танаач тэг амрааж бол онд нь ажиллах багтана. Манай нэг юуны компани Америк нэг биг компани ажиллаж байгаа. Архив өдөр шүү дээ. Жохон архив нэртүүдэд ирдэг байхгүй. Тэгэхээр цалингүй 3 өдрийн чөлөөг явуулж байна. Монгол төгөөсөө баярлалаа болох тийм. Яг нь бодох хугацаа. Чи яагаад их бус юм бод? 3 өдөр чи цалингүй. Яг тэр 3 өдрийн хугацаанд яах вэ? Өөрөө бодоод тунгаагаа тэгээд надад ирж уулзаа. Тэгээ 3 өдрийн дараа ирж уулзсан. Яагаад цогтой ирсэн шатхан тайлбарлаа. Тэгээд дахиад энэ алдааг авахгүй ч гэдэг тийм. Тэгээд гаргуул яах юм гэдэг дээр бас нэг тайлбараа. Тэгээд ажиллаа. Тэгэхээр яг нэг Америкт шүү дээ. Ерөөс нэг өдрийн цалин авах гэдэг бол аимшигтай юм. Аимшигтай юм. Амьдралын үртэх нэг өндөр. Тэгээд одоо танаач гэсэн Америкт ингээ найз нөхдөд очиход гэж байна. Чөлөө авч чадахгүй байна. Яг амьдралын нэг юм л наад гэж. Хоёр өдөр ч авах гэх юус юм амьдралын юм аа гэж. Ахаас Монгол бол тийм гайг. Асны коллег гэж өршлөлт болж байгаа. За цааш тэгээд хариуцлын асуудалтай манайхан ингээд нэлээд онцгой хандаа одоо би хэлээд байгаа юм шүү. Нэгэн зөрчлийн асуудлаа шийдэгдэнэ. Зөрчлийн тухай хэлэгдэнэ. Та байх ёстой хэмжээнд чинь байгаагүй гэсэн. Тэр шиг тоогоо хүн гэмтээгүй те. Хүн гэмтээд бэлтгэл гэж юм дараагаар төвшөнд авчихж. За. Заавалчтай манайха. Машаалчтайсэн. За одоо 2:40 чинь яг нэг цаг гаруй болж байна. Цавцалгаа авах хэрэгтэй. Тэгээд 0 орчод. Нэг 10 минут авах хэрэгтэй гэх үү? Тэгээд цавцалгаа олж агаар. Яваач.